Өдөгчлөлийнхөө энэ үчийн ямглан ялтахъя. Бораврах сангаас бэлтгэн хүргэдэг өв подкастын маань цаашрахын дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочин хойморт Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн түүхийн тэнхимийн багш доктор Идэр багш маань хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээж авсан багшд баярлалаа. Сайхан намарч байна уу? Сайхан намарч. Сайхан намарч байна багш. За багшийн судалгааны гол чиглэл юу вэ? Та аль үеийн түүхийг голчлон судалдаг? Энэ талаас хоёлаа яриагаа хэлье. За би бол Монголын эзэнт гүрний түүхийн түүхээр энэ судалгаа хийдэг. За тэр дотроо бол Монголын Юан улсын түүхээр одоо тагнан судалгаа хийж байна. За миний хувьд 2008-аас 2012 онд бол Өр Монголын их сургуулийн Монгол судлалын сургуульд одоо докторт суралцж төгссөн. Тэгээ миний докторийн судалгааны сэдэв бол Умард Юаны эхэн үеийн Монголын улс төрийн түүхийн судалгаа гэдэг. Юаны сүүл үеийн түүхийн судалгаа байсан. За тэр үеэс энэ сэдвийг сонгож, за түүнээс хойш бол Юан улсын түүхээр одоо тагнан судалгаа хийж байна. За сүүлийн жилүүдэд бол Юан улсын түүхтэй холбоотой одоо хэд хэдэн судалгааны бүтээлүүдээр ажиллаж бүтээл ном зохиолууд хэвлэж гаргасан. За үүний дотор бол 2019 онд Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн санаачлан зохион байгуулсан Монголын эзэнт гүрний түүхийн 5 батын түүхийн судалгаанд бол дэд бат буюу их Юан хэмээх их Монгол улсын түүх батыг бол зохиогчор орж ажилласан. За энэ бол 19 онд хэвлэгдсэн. За түүний дараа бол 21 онд бид нар Юан улсын судрын Монгол орчуулга, цорын ганц одоо Монгол орчуулга болох одоо Дандаагаан орчуулгыг Кирилл бичигт буулгаж хэвлүүлэх ажлыг төслөөр санаачлан одоо 2021 онд бол эхний 70 нэвтрийг бол дөрвөн батаар хэвлүүлсэн. За энэ ажил бол одоо үргэлжлээд бид нар энэ жил энэ оноос одоо оны сүүлээр Юан улсын судрын бас одоо ахаад 70-аас 140 батыг бол ахаад дөрвөн батаар хэвлүүлэхээр ингээд ажиллаж байна. За мөн одоо энэ жил бид нар Монгол Улсын их сургуулийн бас түүхийн тэнхимээс зохион байгуулсан Монголын улс төрийн ухтрлын 5 бат зохиолдол би бас тэрүүн батын Юан улсын задралын батыг бол одоо тагнажидсан. Тэгээд энэ бол удахгүй одоо 5 батаар хэвлэгдэх ингээд хэвлэлд орчод хүлээгдэж байгаа. За тэгэхээр маш өргөн цар хүрээтэй сэдв юм бол мэдээж. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг болохоор бид нэр яас тэр дундаа Ховлын хааны мэндэлцээ 810 жилийн хойд тохиож байгаа. Энэ яг тохиолдол нь илүү Ховлын хаан руу чиглэж ярья гэж таныг өрсөн. Тэгэхээр энэ Ховлын хааны мэндэлцний 810 жилийн яг дэлхийд бол одоо тэр Монголд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлж байна вэ? За тэгэхээр энэ жил бол бас нэг түүхэн онцлогтой жил болж байгаа. Энэ бол одоо Ховлын хааны мэндэлсний одоо 810 жил болж байна. За энэ 810 жилийн ойг бол яг Монголын одоо засгийн газар төрийн одоо аль биесний одоо тийм ажиллагаа бол одоохондоо зохион байгуулагддаг байна. Ер нь харин Монгол Улсын одоо шинжилгээ ухааны байгууллагууд хүрээлэн за ихтэй сургуулиудын одоо мэргэжлийн тэнхимүүд бол улааны зориулсан бас үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. За өнгөрсөн хавар одоо энэ хавар бол шинжилгээ ухааны академийн археологийн хүрээлэнгээс бол улааны зориулсан бас олон улсын хурал зарлаад зохион байгуулад за мөн бас тохиомл ном бүтээлүүд гаргаж хэвлүүлсэн. За сая энэ намар болохоор Түүх угсаатны зөв хүрээлэнгээс бас улааны зориулсан даримжны хэлэлцүүлгийг зохион байгуулсан байдаг. За энэ одоо 11 сарын 19-нд бол Монгол Улсын боловсролын их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулиас бол одоо Ховлын хааны 810 жилийн зориулсан эрдэмтгэлгээний хурлыг бол улсын хэмжээнд зохион байгуулж байна. За энэ хуралд бол одоо Монгол Улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, соёл урлагийн их сургууль, шинжилгээ ухааны академийн түүхийн хүрээлэн зэрэг одоо томоохон байгууллагуудын одоо 20 гаруй эрдэмтэн судлаачд бол
одоо хуралд оролцохоор мэдүүлгээ өгөөд илтгэл тавихаар ингээд бэлдэж байна. 19 танаа сургууль дээр. Тийм манай сургууль дээр зохион байгуулна. За энэ хурлыг зохион байгуулах ажлыг бол бид нэр одоо бэлтгэл ажилдаа явагдаж байна. Одоо хийгдэж байна. За тэгэхээр ер нь түүхийн сургууль бүтээгүүдэд Хувлын хааны мэндэлсэн он цагийг юу гэж тэмдэглэжүүлдээсэн байдаг вэ? Тэгэхээр Хувлын хааны ер нь мэндэлсэн он цагийг бол түүхийн сурвалжууд бол одоо маргаангүйгээр тийм ээ. Ер нь нэг одоо тийм он цагийг бол баримталж тэмдэглэсэн байдаг. За гол төлөв бол хөхөгчин гахай жил буюу 1215 онд Хувлын хааныг мэндэлсэн гэдэг дээр бол ер нь олон сурвалжууд бол энэ юг баримталдаг. Сар өдөр нь юу гэдэг нь бас. Тий, тэр дотроо бол ер нь юу одоо ер нь Хувлын хааны мэндэлсэн он цагийг бол маш нарын тэмдэглэсэн судал бол юан улсын судардах Хувлын хааны цатаг баг. За тэн тэмдэглэснээр бол Хувлын хааныг бол 1200 одоо хөгчин гахай жил буюу 1215 оны намрын одоо 8 сарын тийм ээ 8 сарын хөгчин туулын өдөр мэндэлсэн гэсэн ийм одоо тэг бол маш тодорхой тэмдэглэсэн байдаг. За энэ бол бэлгийн тооллоор шүү дээ. Бэлгийн тоол 8 сарын хөгчин туулаа гэдэг бол одоо аргын тооллоор бол энийг бол манай нацагд орж байгаа одоо Хувлаас цэцэн гэдэг судалгааны бүтээлд бол 9 сарын 23-ны өдрийг бол Хувлын хааны мэндэлсэн өдрөө гэж тогтоосон байна. Тэгээ нэг бэлгийн тоол аргын тоолоор хилжүүлэхээр бол тэгэхээр бид нэр 9 сарын одоо 23-ны өдрийг бол бас Хувлын хааны мэндэлсэн өдөрт зориулсан тийм ээ бас нэг төрийн эслийн хэмжээнд ч юм уу тий бас цаашдаа бид нэр одоо арга хэмжээнүүдийг бас зохион байгуулвал зүйтэй юм болов уу гэж одоо би боддог. Янжин хотыг эзэлж байхад гэдэг нэг юу байдаг. Тэр нь хэрэг баттай вэ? Тийм ер нь одоо тэр үед таарчих. Тэгэхээр 8 сарын хэд нь баггүй. Хувлын хааны усаагаар бол эцэг эхийн талаар дэлгэрүүлж ярил. Хувлын хаан бол одоо Чингисийн одоо 4 хөвгүүний нэг тийм ээ отхон хөвгүүн болох Тулуун одоо хөвгүүн шүү дээ тийм ээ. Түүний одоо эцэг нь бол одоо Тулуун ноён буюу одоо Чингис хааны отхон хөвгүүн. Одоо тэр одоо Монголын төрөөсний уламжлалаар бол отхон хөвгүүн бол Батгийнхаа одоо гал голомтыг сахидаг. За тэр уламжлалаар бол одоо Тулуу бол эцгийн гал голомтыг сахиж одоо Монгол улсын түүхэнд бол тийм ээ бас чухал үүрэг гүйцэтгсэн. Хувлын хаан бол Тулуу бол одоо Чингис хааныг дагалдаж одоо сартуулыг дайлахаа энэ дайнд одоо мордж байсан. За мөн одоо Алтан улсыг дайлахаа энэ дайн Чингис хааны үед бол одоо Өгөөдөө хааны үед одоо энэ аян дайнд ер нь гол үүрэг гүйцэтгсэн түүхэн зүтгэлтнүүдийн нэг бол одоо Тулуу л да. Тэгээд ялангуяа одоо Чингис хааныг нас барсан 1227 онд Чингис хааныг нас бараад 1229 онд Өгөөдөө хааныг одоо хаан ширээнд суух хүртэл хугацаанд бол одоо төрийн тэр залхамж холбоог бол одоо Тулуу болгол одоо төрийн эрх мэдлийг атгаж тийм ээ одоо Өгөөдөг эцгийн гэрээс юуны дагуу Өгөөдөг хаан суурьнд суулгах энэ одоо юу бол бүгдийг Тулуу хариуцж гүйцэтгсэн. Ер нь бол одоо эцгийн захиас юуг бол маш чандлан мөрдөж байсан хүн бол Тулуу байх. Тэгээд бол Өгөөдөө хааны одоо тэр Алтан улсыг дайлаар модох энэ дайнд бол бас Тулуу бол гол үүрэг гүйцэтгэж. За тэгээд тусаа энэ дайнаас одоо буцаж замдаа Өгөөдөө хаан бол бас одоо гинт өвдөж тийм ээ. Тэгээд бол одоо түүний өмнөөс бол одоо золионд гарч одоо бүдлэгсэн тийм ээ өөрөө одоо амиа өгч одоо их хааны өмнөөс бол одоо тэнгэрт алсан гэсэн ийм одоо төв сурвалжийн мэдээнүүд байдаг. Их нь бол одоо Хувлын хааны их бол Хэрээдийн Ван хаан тойрлын дүү одоо Жахан амбуугийн охин 2 дугаар охин Сорхогдон бих хатан шүү дээ. Сорхогдон бих хатан бол одоо түүхэнд бол одоо маш алдартай. Ер нь бол одоо ялангуяа Перс араб сурвалжууд бол Монгол хаттын дотроос бол Сорхогдон бих хатныг бол маш өндрөөр үнэлж ер нь бол одоо маш гайхалтай хамгийн хүчрэх одоо Монгол хатан гэж одоо түүнийг бол үнэлсэн байдаг. Тэгээд бол Тулууг нас барсны дараа бол
сорхтон би хатан бол одоо өнчин үлдсэн хөвгүүдээ хаатын зэрэгт өсгөж хүмүүжүүлэх энэ одоо бодлого үйл хэрэгт бол маш одоо тууштай хүчин зүтгэсэн. Тийм ч учраас бол одоо түүний хөвгүүд бол бүгд одоо хаан суусан шүү дээ. Мөнх хаан суусан. Тэгэл ховлой байна. Хүлээгүү байна. Ариг бүх байна. Тэгээд дөрвөн их хааны одоо их байсан. Тэднийг дөрвөн их хааныг бол одоо сүм хүмүүжүүлэх одоо гол үүрэг гүйцэтгсэн юм хүн баг. Тэгээд бол тулууг одоо нас урсны дараа бол Өгөөдөө хааны үед бол одоо хөвгөн гуйгт бол сорхогтон би хатныг бол хатан болгож өгөх одоо ийм бодолтой байсан ч бол одоо сорхогтон би хатан бол энэс татгалзаж өөрийн хөвгүүдээ өсгөж хүмүүжүүлэх энэ үйл хэрэгт бол одоо тууштай тийм ээ. Хүүхдүүдийн төлөө бол тэр гуйгийн хатан болохоос бол татгалзсан ийм Рашидын судрын жуулганд тэр бол тодорхой тийм мэдээ баримтуудыг тэмдэглэсэн. Ховлой хааны бага насны амьдрал бүрхэг гүшгний ард өнгөрсөн ч гэмээр юм шиг нууцлаг юм байна. Бага насны амьдрал үйл хэргийнхэн талаар та. Тэгээ ер нь Ховлой хааны бага нас болоод эдэр насны тийм ээ эдэр насныхын тухай ер нь түүхийн сурвалжуудад их тийм хоорон мэдээ баримтууд байдаг. За гол төлөв одоо ер нь Вангийн ордонд эрдэм ном бичиг шамдан суралцаж за янз бүрийн одоо бичгийн сургаалтнуудыг дуудаж зөвлөгөө авч ирээдүйн төр засах арга бодлого ухаандаа одоо суралцж байсан ийм мэдээнүүд байдаг. Жишээлбэл одоо 11 настай нэг тодорхой тэмдэглэл бол 11 настай байхад нь одоо Чингис хаан бол Хорезмыг өөрөөр Сартуулын аян данаас буцах замдаа одоо энэ дунд говьт байдаг тийм ээ өтөг хулан уулын тэнд одоо ан авлахад Ховлой бол нэг бугаг намнаж алсан байдаг. Тэгээ энд нь бол одоо Чингис хаан бол ихэд биширч тийм ээ. Ер нь бол Ховлойг одоо ирээдүйдээ их одоо эрдэм чадалтай тийм ээ ийм одоо мундаг хүн болох нэ гэдгийг бол тэнд одоо бэлгшээж эрхээ уруугийн одоо тэр ангийн юугаар тасалж өгч ийсэн ийм мэдээ байдаг. Энэ үл яг Ховлой бол өөрөө багаасаа одоо бас тийм харваж намнах тийм ээ энэ 10 юунд бол одоо хаанагуд бол хүндлэгдсэн хүн байна. Одоо арилах зориг аваа самбаатай одоо хүүхэд байсан гэдэг нь одоо нэг үйл хэрэгээр жишээ болгоод одоо тодорхой тэмдэглэсэн байдаг шүү дээ. За тэгвэл ер нь Ховлойгийн тэр эдэр нас одоо Вангийн одоо хаан суухаас өмнө Вангийн ордонд байхдаа одоо жишээлбэл Күүнзийн одоо сургаалтын эрдэмтнүүдийг одоо урьж авчирч тэдрээс одоо бас эрдэм мэдлэгийг асууж лавлаж байсан ийм зүйлүүд байдаг. Жишээлбэл одоо 1247-оос 1248 онд Күүнзийн сургаалт нэртэй эрдэмтэн Жандай хөвг бол одоо өөрийн Вангийн ордонд одоо зарилгаар дуудаж уулзсан байдаг. Тэгээд тэр Жандай хүү бол Ховлойн одоо Вангийн ордонд очиод Ховлойтой одоо уулзаж нэг жилийг одоо Ховлойгийн Вангийн ордонд өнгөрөөсөн. Тэгээд тэндгэрэл тэр Жандай хүү өөрийн явсан тэр аялал болоод тийм ээ Ховлойтой уулзсан тухайгаа бол тусгай одоо зохиол болж бичсэн. Тэр нь бол Жандай хүүгийн давааны хараар зорьсон тэмдэглэл гэдэг. Умарс зорьсон тэмдэглэж гэж, умардаа зорьсон тэмдэглэж гэж одоо орчуулдаг. Ийм одоо бас нэг чухал сурвалж бол тэмдэглэг дүнэлсэн байдаг. Тэгээ энэ сурвалжт бол одоо Ховлойтой уулзаж Ховлойн асуусан асуулт эдрийг маш тодорхой тэмдэглэсэн. Тэр бол одоо Ховлой бол энэ Жандай хүүгээс маш олон зүйлийг лавлаж асууж тэр дотроо одоо Күүнзийн сургаалтын тийм ээ сургаалтнуудын одоо онцлог нь тийм ээ юу байсан. Ер нь төр засах ухаанд одоо Күүнзийн сургаалтнууд ямар үүрэгтэй байдгийг. Жишээлбэл одоо Кедан улс бол бурхны шашны сургаалыг баримталж байгаад мөхсөн. Тэгвэл Алтан улс бас одоо Күүнзийн сургаалтнуудыг хэрэгжилж байгаад мөхсөн тийм ээ энэ одоо ямар учир шалтгаантай байж гэж асууж байгаа шиг тийм ээ. Тэгтэл бол одоо энэ бол Жандай хүү бол одоо Кеданыхыг би сайн мэдэхгүй. Харин Алтан улсыг мөхөхөд бол Күүнзийн сургаалтнуудын оролцоо бол том бага байсан гэдгийг бас хэлж ирсэн. За тэгээд Күүнз гэдэг хүнийг одоо энэ хүн одоо ер нь хүмүүс хэрхэн ханддаг энэ одоо
хүнзийн одоо энэ сүм тийм ээ тахилгыг одоо үеийн төр улсууд хэрхэн хандаж байсан тухай дээр асуусан. Тэгээд Жандахүү бол хүнзийн агуу их одоо багш болохыг хэлж хүнзийн сургаал дээр сүмийг бол одоо үеийн төр улсууд хаадууд бол бишрэн хүнд тахиж байсан гэж хэлсэн. Тэгээд тэрэн дээр бол Хувлаа хаан бол тэр одоо Жандахүү хэлсэн үгнээс бол одоо ер нь хүнзийн сургаалыг бол одоо бас төр улсын бодлого үйл хэрэгт бол бас хэрэглэх ёстой юм байна гэдгийг бас ойлгож хүнзийн тэр сүмийн тахилгыг бол одоо Юан улсын түүхэнд бол таслалтгүйгээр одоо түүний үр удмыг энэ сүмийн одоо тахилгыг хариуцах үүргийг олдуулж сүмийн тахилгыг бол одоо хэвээр үргэлжлүүлж ирсэн. Хожим одоо энэ их хаан суусныхаа дараа хүнзэд бол маш хүндэтгэлтэй хандж ирсэн. Тэгэхээр бол энэ бол яг хятадыг захирахад бол хүнзийн тэр одоо хүнзийн сургаал бол чухал юм байна гэдгийг өөрөө Вангийн ордонд байхаас их ойлгож ирсэн. Энэ Вангийн ордон юм хаага газар бай. Тэгэхээр энэ өнөөдөр Хувлааны Вангийн ордон хаан бай гэдэг одоо бас ер нь бол их тодорхойгүй тийм зүйл байсан. Тэр нь бол түүхийн сурвалжуудын мэдээр энэ асуудлыг бас тодруулан судлах юм одоо шаардлага бол байсаар байсан. Тэгээд бол ялангуяа Жандахүүгийн умардад зорчсон тэмдэглэл дотор бол яг одоо Хувлаагийн Вангийн ордон руу очисон тэр одоо өртөө зам чиглэлийг бол бас нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэгээд судлаачд бол бас энэ сурвалжийн мэдээгээр төсгөл Хувлаагийн Вангийн ордон хаан байх ёстой бай гэдэг дээр бас нэлээд тийм асуудал эргэлзээтэй зүйлүүд одоо ирж хайсан юм судалгаа юмуд хийсэн. Тэгээд одоо миний бие бол Өвөр Монголын их сургуулийн багш, буян дэлгэр багш, одоо миний удирдагч багш. Бид хоёр бол одоо 2 жил энэ Жандахүүгийн явсан өртөө замаа Монгол одоо явсан тэр зам шугам өртөө замыг бол одоо тодорхойлж цэгүүдийн тогтоож ямар одоогийн ямар газрууд байх боломжтой энэ талын судалгааг бол 2 жил одоо бид нар бас хавар намрын цагт хийж хэрэг судалгааны энэ одоо ажлын үр дүнд бол Хувлаа Вангийн ордныг бол одоогийн Арангай аймгийн Эрдэнэ мандал сумын одоо урд дуур ус Хүннүү голын урд хөвөөнд одоо сумын дүүс бол нэг 3-4 км-ийн зайд. Эрдэнэ мандал сумын төвөөс. Тий, баруун урд талд нь. Тэгээд одоо тэнд бол одоогоор юунд бол Хар хул хааны балгас гэдээ байдаг. Тэрний яг одоо зүүн хойд захад нэг доорхог бууцаар юу байгаа хотын төр байгаа. Тэгээ энд бол манай археологийн хүрээлэнгээс бол тийм нөгөө тандалтын сорилго матлага хийгээд ингээд тэн дээр байгаа баар сав одоо хотын үлдэгдэл тойр юмнуудыг бол ингээд ил гаргаад хайчсан байлаа биднийг очиход бол. Тэгэхэд тэндээс олдож байгаа тэр барилгын тойр, баар сав одоо хэлтэрхий тийм ээ дээврийн баар хагархай адрес ингээд үзэхэд бол яг одоо хар орноос олддог хар орон хотын тойр дээр олддог баар сав баарны хэлтэрхий тэм адилхан. За мөн одоо тэр хар орноос баруун зүгт одоо шар орд гэж өгөөд байна. Шар орд дээр олддог тэр одоо барилгын тойр материалуудтай яг адилхан. За мөн тэндээс одоо шатсан байж мэдхээр тийм шатсан тийм барилгын тийм улам өрөөд бас юунууд ил гаргасан байсан. Тэгэхээр бол энэ Вангийн ордон бол нөгөө хайдуугийн товтлогооны үед одоо нэг хэсэг чинь хайдуу чинь Хувлаагийн эсрэг одоо бослого тэмцэл гаргаад одоо 10 хурдгаар нь хар өрнөрөө гэдэг эзэлж исэн юмнууд байгаа шүү дээ. Тэр үед бол энэ Вангийн ордон бол одоо эвдэгдээс өгсөн байх юм магадaltaй. Ийм бол одоо бид нар бол тэр юу бол одоогоор бол тэр Жандахүүгийн сурвалжийн мэдээгээр бол тэр Эрдэнэ мандал хотын Эрдэнэ мандал сумын одоо тэр баруун урд байгаа тэр одоо хотын тойрыг бол Хувлаагийн Вангийн ордон гэж одоо тогтоогоод. Тэгээ энэ талаар бол бид нар одоо тусгай эрдэмтний илтгэл өгүүлүүд одоо бичиж хэвлүүлнэ. За ялангуяа 11 сарын 19-нд болох манай Хувлаа хааны амьдрал үйл хэрэг гэсэн одоо энэ 810 жилийн зориулсан хурал дээр бол манай Өвөр Монголын их сургуулийн багш профессор буян дэлгэр багш бол энэ Хувлаа хааны Вангийн ордны тухай тусгайлаа одоо илтгэл тавих юм байна. За Хувлаа хааны хаан ширийн суусан талаар за ер нь их хуралдаа зарлаж
хаан сонгодог тэр одоо ёсыг зөрчиж тийм ээ. Тэгээ хаан болсон. Одоо ямар шалтгаан байв ингэж яаран өөрийгөө хаан дургамжлэхэд. За мөн хувлаг хаан дургамжлэхэд тэр нь хин дэмжиж хувлаан дэргэд байж байв. Энэ талаар та яг хууль ёсны хаан мөн үү? Тий одоо хувлааны намтар доторх бас нэг тийм одоо эргэл зүйтэй судлаачдын маргаан болдог нэг сэдв бол энэ хувлаа одоо хууль усаар одоо хүчээр хаан өөрийгөө хаанд өргөмжилсөн гэсэн нэг асуудал байдаг. Тэгэхээр бол одоо Мөнх хаан бол 1259 он нас орж байгаа тийм ээ. Мөнх хаан бол өмнөд Сун улсыг байлдан эзлэх энэ дайны том аян дайныг эхлүүлээд за тэр аян дайнд өөрөө бол баруун гарын цэргийг удирдах биеэр дайлаар морцсон. Тэгээд бол зүүн гарын цэргийг нь бол дүү хувлаан захирч өмнөд Сун улсыг бол тэр одоо дайлын улсын эзэлж авч тэнд түшиц газар байгуулж өмнөд Сун улсыг одоо зохих энэ бодлогот бол маш одоо чухал өөр бүсдгсэн бол хувлаа л да. Тэгээд Мөнх хаан бол одоо гэнт хийдэг одоо тэр өмнөд одоо Сун улсын газар нутаг бол тийм халуун чиглэг тийм ээ. Тэнд одоо Монгол хүн удаан байвал одоо тэр хийжиг өвчин янз бүрийн өвчнөд одоо бас ингэ нэрвэгддэг. Тэгэхээр бол тэр Мөнх хаан бол хийжиг өвчин тусаад бол тэр таши 59 онд гинт нас нөхцсөн. За үүний дараа бол одоо тэр үед бол аян дайны гэдэг чинь дайм дургуулж байгаа. Тийм дайм болж ажилласан. Тэгээд бол одоо хаан нас урлаа гэхэд бол одоо тэр үед бол одоо Мөнх хаан бол өөрийнхөө угсаа загламжлалыг одоо зарлаагүй тийм ээ гэрээс байхгүй. Тэр үеийн одоо Монголын төр ёсны уламжлалаар бол их хуралдаа чуулах хэрэгтэй. Их хуралдаа чуулна гэдэг Монголын нөлөө бүх язгууртны үедээ бол хар хоринд ирж хуралдаа зарлаад дараагийн их хааныг бол одоо ардчлалын югаар тийм ээ олонхын одоо дэмжлэг авсан. Ялангуяа одоо монголчуудын өмнө одоо гавьяа зүтгэлтэй нэр хүндтэй за тэр одоо хааны одоо угсааны тийм ийм одоо хүнийг бол олонхын одоо зөвсгөлцөл санал дэмжлэгтэй дэмжлэг авсан хүнээ бол тэр чуулганы явцад бол тэр олон хоног одоо энэ бол Монгол тэр ёсны уламжлалаар бол 20 гаруй одоо хоног 21 хоног тэр одоо чуулган болох юмнууд бол ингэж үргэлжилдэг гэж. Тэгээд тэнд бол найр наадан болж тэр явцдаа одоо бие биендээ саналаа хэлж тийм ээ ингээд бол хаан болох хүн бол олонхын дэмжлэг авсан хүн бол хаан болдог. За тэр үед бол Мөнх хааныг насварсан мэдээвэл хамгийн түрүүнд мэдээж хар хорин руу илгээгдсэн илчээ тийм ээ. За тэрийг бол хамгийн анх мэдсэн хүнийг бол судлаачд бол ариг бүх гэж хэлдэг. Ариг бүх. Тэгээд ариг бүх бол тийм ч учраас бол ариг бүх бол Мөнх хааныг насварсны дараа бол их хуралтай зохион байгуулах ажлыг бол гардан удирдах хийсэн. Тэгээ өөрөө бол Мөнх хааны үед бол хар хориныг захиран суух одоо тийм юугаар томилогдсон байсан учраас хар хорины хэргийг хамаарч явахын хувьд тийм ээ. Тэгээ хааны одоо их хааныг сонгох тэр хуралдайг одоо зарлаад ингээд одоо өөрөөгөө тийм ээ өөр нь бол өөрийгөө хаан суух тэр бэлтгэл ажлыг хангаж гисэн. За энэ мэдээг бол хувлагийн хатан одоо Чамба хатан гэж хэлдэг тийм ээ. Хятадаар Чаби хатан гэж хэлдэг. Энэ хүн бол хувлаад нууцаар элч томилж бол мэдгдсэн байна. За ингээд хувлаач яг хөө тэр Мөнх хааны ариг бүхийн мэдсний дараахан бас тэндээс элч ирээд бол мэдж байгаа юм л да. Тэгээд бол ариг тэгтээ бол нөгөө цэрэг дайныхаа үйл ажиллагааг зогсооохгүйсэн. Тэгтэн ахиж одоо тэр Чамба хатны явсан нууц элчүүл ирж одоо мэдгцэн өвтөр дөрвөн одоо их цэргийн амт гэдрийг буцаж ирээ гэж. Тийм ээ. Энд бол одоо ариг бүх хаан суух гээд ингээд бэлтгэл ажил хийж байна. За тэр үед бол Хувлаа хаан бол одоо дэрэгд байсан жанжид төвшмөдтэйгээ одоо зөвлөлдөд бол тэд нар бол бас одоо буцах хэвээр одоо ингээд буцъя тийм ээ. Энэ дээр яаралтай буцъя. Тэгэхээр Хувлаа хаан бол юу гэж хэлсэн гэхээр бол би одоо их хааны зарлагтай тийм ээ. Их хаан бол одоо тэр үед бол Хувлагийн цэрэг одоо Сун улсын тэр Ээжөө гэж хотыг одоо олон сар бүслэн байлдаад ерөөсөө тэр хотыг эзэлж авч чадаагүйсэн. Тэгээд бол одоо тэр бол Сун улсын бас чухал нэг одоо гот байсан. Тэрийг эзлэх юм бол бас цаашаа нэвтрэх одоо чөлөөтэй юм чухал хориглолтын юм гот.
Тэгээд бол их хааны тэр зарилгыг бол хөсөр хаяад би одоо гэдрэг буцах нь бол одоо зохимжгүй юм аа тийм ээ. Гэдий одоо хаан нас урсан ч гэсэн тэрний зарилгыг би одоо биелүүлэх хэрэгтэй тийм дах хэрэгтэй гэсэн ийм бас байр суурийг хэлсэн тийм Юансын судар модар дээр бол бас юм мэдээ байдаг байхгүй. Тэгээд бол хойлоо бол нэн дээр тэр ээж аваа хотын бүслэлт дайны үйл ажиллагааг шуурхайлсан. Тэгээд богино хугацаанд бол бас ээж аваа хотыг ерөнхийдөө эзлэхт нь тодорхой болонгууд өөрийн одоо харьяа жанж Баатарт жанжинд бол одоо цэрэг үлдээгээд өөрөө бол гол хүчээ аваад бол бот гэдрэг утсан. Гэдрэг гэдэг нь дээд одоо буцаж тэр ерөө одоо тэр одоо Кайпин гэж хот байсан тийм Кайпин руу. Тэгээ Кайпин дээрх одоо үед бол нэгэнтээ одоо ариг хөхөө бол тэнд одоо итгэвчсэн. Тэр одоо хэн бол өөрийнхөө одоо эзэмшил нутаг дээр ирж гэсэн үг шүү дээ. Ер нь бол Кайпинд ирсэн зорилго бол тэрний хов эзэмшил нутаг бол одоо Хөөбэ бүс нутаг дээр одоогийн хаадэгтэй тийм тий одоо Янжин тэр үед бол Алтан улсын нийслэл Янжин энэ Шандуу эднэр чинь бол түүний хов эзэмшил нутаг байхгүй. Өгөө дааны үед одоо түүнд олгогдсон. Тэгээд мункан ч гэсэн одоо хуулигийн эрх мэдлийг нэмэгдүүлж ерөн хятадын тэр умард хятадыг захирах эрхийг бол олгоцсон байсан шүү дээ. Тэгэхээр хүнийх өөрийнх нь одоо гол одоо нутаг тийм ээ өөрийнх нь хов эзэмшил дээрээ ирсэн. Тэгээд бол яг энэ үед бол ариг өхвөл одоо маш идэвхтэй одоо хаан суух энэ бодлогоо явуулж ирсэн учраас бол ариг өхөөс яарвчилж хаан суухыг эрмэлзсэн. За тийм учраас бол 1260 оны одоо бэлгийн тоолоор бол 3 сарын үед бол ховлаа Кайпинд өөрийгөө хаан өргөмжилсөн. Хаан сус өөрийгөө ч ер нь хаан сус. Түүний дараахан буюу 60 оны бэлгийн тооллоор бол 4 сарын орчимд бол хар хоринд бол Алтан голын хөвөнд одоо сурвалжийн мэд ариг хөвгөл хаан сууж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрыг бол одоо бэлгийн аргын тоол руу шилжүүлэхэд хоёулаа бол 1260 оны 5 сарын ихээр хувилаа суусан бол 5 сарын 20-доор ариг өгөх суучих. Сарын дотор 2 хаантай. Тэгээ 2 хаантай. Өөрөөр хэлбэл 1260 онд бол их Монгол улс бол 2 хаантай болсон. Тэгээд бол тэр үед бол ариг өгөхийг бол баруун гарын ноёдууд буюу олцсон одоо цагаатай өгөөдөө ухсааныхан бол ариг өгөхийг дэмжсэн. Тэр дотор бол цагаатай одоо ачиж тийм ээ хойч одоо алгуу гэхэд бол одоо ариг өгөхийн гол одоо түшиг дэмжигч байсан. Харин хувлагийн хувьд бол Чингис хааны дүү нар бэлгүүдээ отчхны хойцсууд бол одоо хувлаг дэмжсэн. Жишээлбэл одоо Оройн хайтай жанжин гэх тийм ээ одоо Сүбэдэн хойцсон одоо Оройн хайтай жанжин энэ бол бас гол одоо бас дэмжигчдийн юунд байсан. Ариг өгөхийг бол бас тэр Алаандар ноён гэж одоо ноён бол бас гол дэмжигчд бол хамаардаг. Ингээд бол 1260 онд бол Тулун Ухсааны 2 хүн одоо хөвгөн бол тийм ээ их Монгол улсын одоо хаан ширийг залгамжилж ингээ 2 хаантай болсон. 2 хаан бол мэдээж одоо хоорондоо зөрчилдөх нь бол одоо дайн сам ус гэж тийм ээ одоо хин хаан одоо хууль ёсны хаан болох ба одоо шийднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол зарим одоо манай түүхийн зохиол түүхийн сурвалжуудын мэдээгээр бол одоо ариг бүхийг бол тэр хуучин Монгол ёс уламжлаад агсан тийм ээ одоо тэр хаан суух тэр ёслол одоо чуулга эдэр нь бол 20 гаруй хоног яг 21 хоног үргэлжилсэн. Тэгээд ингээд бас дийлэнх Монгол нөлөө өгөхийн ноёдуу тэнд байсан гэсэн ийм одоо юу мэдээнүүд байдаг. Харин бол хувлагийнх бол 3 хоног болсон. Асар одоо харьцангуй богино хэмжээ. Гэвчүүл аль нь хууль ёсных вэ гэдэг нь бол одоо өөрөөр ариг бүхийг хууль ёсны хувлаг хууль ус гэж хэлэх юм бол тийм юу боломж байхгүй шүү дээ. Энэ нь бол одоо аль нь ч өөрснөө хаан суух хэрэгтэй гэсэн. Гагцхөө одоо өөрсдийнх нь сүр хүч
Тийм ээ, өөрөө л монголчуудын өмнө байгуулж байгаа гавьяа зүтгэл, өөрөө л хувилаа хаан тэр яагаад ээж аваа хотыг орхиод явахгүй байсан гэдэг бол хувилагийн хувьд бол тэр цэрэг дайны гавьяа зүтгэл гэдэг бол маш чухал. Ер нь бол хүлээн зөвшөөрөх. Тий, өөрөө хүлээн зөвшөөрөгдсөн. Өөрөлдөө дайны гавьяа зүтгэлгүй хааны зарилгийг орхиод ирэх юм бол хувилагийн хувьд нэр хүндийн хувьд одоо маш тийм утамшигтай хэрэг болно шүү дээ. Тийм учраас хувилаа хаан бол тэр ээж аваа хотыг байлдан эзлэх дайнд одоо ялалт байгуулад тэр дөрөвдөө буцаж байгаа өдөр чинь бол одоо тэр хаан суух тийм ээ, тэр одоо юугаар өөртөө бэлтгэж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ монголчуудын өмнө тэр байгуулсан гавьяа зүтгэл за мэдээж хоёулаа л одоо тэр хааны угсаа тий оройвол тулуун угсаанд хамаарах нэр нөлөө өгөхийн ойдууд учраас бол аль нь ч хаан суух боломжтой. Тэгэхээр бол өөрөөр хэлбэл одоо энэ тэмцлийн явцад тийм ээ дийлсэн хүн бол мэдээж хууль ёсных болж таарж шít. Тэгэхээр бол ариг бүх хувилагийн хооронд бол одоо 60-аас 1266 оны хооронд бол хэд одоо томоохон тулаан болсон. За энэ тулаанд бол харилцсан одоо зарим үед зарим дайнд нь одоо ариг бүх ялсан, зарим дайнд хувилайн зэрэг зохигдсон ийм зүйлүүд байна. Бас хэд хэдэн тулаан. За гэвчүүл эцсийн шийдвэрлэх тулаанд бол хувилаа үйл ялсан. За ариг бүхийг дэмжиж исэн зарим нөлөө бүхий ноёдууд бол ариг бүхээс одоо зугтаж, жишээлбэл цагаат дайн тэр угсааны одоо алгуу бол эхэндээ бол ариг бүхийг дэмжиж байгаа, сүүл дээр бол ариг бүхээс одоо рууж тийм ээ хувилаад одоо дагаар орсон ийм зүйлүүд байдаг. Тэгээд бол гол одоо дэмжигчтэй алдсан ариг бүх бол одоо алгууг одоо хүчээр тийм ээ өөрийнхөө зэрэглэж алгууг зохих гэж ингэж оролцсон явдал нь бусад дэмжигчтэй алдах. Тэгээд өөрийнх нь байр суурь одоо аажим маргунсаар байгаа тийм ээ. Ингээд бол 1264 онд бол энэ ариг бүх бол одоо ахтай одоо бууж өгсөн дагаар авсан. Тэгээд бол тэр үед бол ариг бүх бол ахтай одоо хаан ширийг найр тавих гэсэн. Одоо бууж өгнө гэдэг чинь өөрөө л одоо ахыгаа одоо хаан. Тэгэхээр бол энэ ариг бүх хувилагийн энэ хоорондын зөрчил тэмцэл болоод энэ хаан ширээ булаалцсан энэ тэмцэл бол хожимоо Юан улсын түүхэнд одоо бас өөрөөр ах トゥ хаан ширээг одоо найр тавин өгдөг. Мөн одоо эцэг хөвгүүн хаан ширээг найр тавин өгдөг. Ийм бас нэг одоо онцлогтой энэ төрөсний одоо хаан ширээний уламжилт ийм шин юм орж ирсэн. Одоо урд өмнө тий байгааг тийм ах トゥ хоёр одоо хаан ширээг ингэ найр тав солилцсон. Сольж өгдөг. Ийм одоо тохиолдол хожимоо бас их нөлөөс уламжлагч нөлөөсөн ийм зүйлүүд байна. За тэгэд монголчуудын бидний одоо нийт дунд байдаг нэг юм эсэргүүцэл байд. Эсэргүүцэл гэх юм одоо хувилаа дургуулах юм шалтгаан их Монгол улсын нэрийг одоо юан болгож өөрчилсөн гэсэн нэг юм буруу гэмээр ойлголт байдаг. Энэ улсын цолны талаар, утга учирын талаар яагаад энэ цолыг сонгосон? Тэгэд энэ яг нэр өөрчилсөн хэрэггүй энэ эсвэл улсын цол өгсөн үү? Энэ талаар та хэлж өгнө үү? Тийм одоо бас хувилаа хааныг бас одоо түүхэнд их буруутгадаг нэг зүйл бол их Монгол гэдэг улсын нэрийг халаад солиод өөрөөлөл солиод хятад нэртэй болгох гэж уурлаа. Юан гэдэг одоо хятад нэрийг авсан гэдэг дээр их одоо шүүмжилдэг. За гэвчүүл сүүлийн үеийн судалгаагаар бол энэ нэрийн асуудал дээр бол манай эрдэмтэн судлаачд бол арай өөр одоо тийм санал дүгнэлтийг төвшүүлсэн. Жишээлбэл урд нь одоо манай социалист төв хүчлэгийн үед бол одоо яг ийм шүүмж яваад 90-ад оны үед ч гэсэн их үед ч гэсэн одоо ингэж үзчихсэн. За гэтэл хувилаа хааны одоо энэ улсын нэрийг одоо халд сольсон гэдэг энэ асуудалд холбогдох одоо түүхийн сурвалжуудын мэдээ баримтыг үзвэл ерөөсөө хувилаа хаан бол их Монгол гэдэг нэрийг ерөөсөө өөрчлөхгүй. Тэгэхээр хувилаа хаан бол одоо 1260 онд хаан суугаад за 1271 онд бол энэ Юан гэдэг нэрийг авсан шүү дээ тий. 11 жилийн дараа. Тэгэхээр энэ үед бол хувилаа зөвхөн Монголын хаан биш болсон. Хувилагийн одоо байгуулсан дээр улс бол дорон дахины олон улс орныг эрхшээн захирдаг. Ялангуяа одоо эртний төрөөсний уламжилтай одоо тэр хятадын тийм ээ төрөөснүүд одоо оршин тогтнож энэ төр улсаа байгуулж исэн гол бүс нутгууд
нутгийг бол бас иргэшээлдээ оруулсан. Тэгэхээр хүн амынх нь дийлэнхэн хятадууд болчиход байна тийм ээ. Тий, хүн амынхан бүрэлдэхүүнд бол зөвхөн Монголоос гадна Хятад зүрч манж одоо тэр зөрчдүүд тий маш олон одоо орцсон учраас тэр дорн дахны төр ёсны уламжлалыг бас хэрэглэж өөрийн тэр одоо төр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, сүр хүчийг илтгэх ийм бас зорилго бол одоо шаардлага бол хувьлаад тулгарсан. За тийм учраас тэр дорн дахны төр ёсны уламжлалд бол хүчирхэг төр улсууд бол улсдаа цол олдох. Улсын цол гэж нэг тусгай цол байна. За гол төлөв бол нөгөө дорн дахны төр ёсны уламжлалд бол нэг их гэдэг цолыг авч ирсэн. Их гэдэг нь бол одоо манай их Монгол улс ч гэсэн одоо Монгол улс ч гэдэг. Тэгээд одоо хүчирхчээд ирэнгүүт их гэдэг. Тэгээд нөгөө их хан улс тийм ээ сүм улс тан улс гэдэг чи дандаа одоо их гэдэг. Тэгээ их мин улс гэдэг. Даан одоо эн чинь их гэдэг чинь улсын даа чинь. Тий. Гэтэл Хувлын хаан бол их гэдэг цолоос гадна одоо Юан гэдэг цолыг авсан байхгүй. Юан гэдэг. За энэ нь бол Хятадын тэр 6 номон дотор байдаг ер нь тэнгэр гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо ялангуяа тэнгэрийн одоо тэр Чан буюу Тян гэдэг энэ өөрөөр тэнгэрийн нэг нь бол бодит харагдж байгаа тэнгэр, нөгөө Чан гэдэг нь бол тэнгэрийн одоо цаа бэлгэдлийн утга санааг илэрхийлдэг юм ойлголт. Тэгээд энэ одоо Юан гэдэг нь тэр одоо тэнгэртэй холбогдож байгаа тийм ээ. Тэгээд энэ тэнгэр гэсэн энэ үг нь бол ер нь цаана маш олон утгатай л ер нь одоо өгнөч нь бол одоо жишээлбэл их үндэс язгуур одоо их одоо хамгийн агуу их тэнгэр тий тэгээд хөх гэсэн одоо хамгийн ер нь хязгааргүй ер нь бол энэ утгыг бол манай зарим одоо жишээлбэл манай төвч одоо А Понсог ах бол энийг бол тэнгэр мэт их ус гэсэн утгатай ер нь бол утга юмнууд нь бол хамгийн ер нь монголчуудын өөрийнх нь бэлэгдэл уламжлал бол тэнгэр шүтлэгтэй том шүү дээ тийм ээ. Тэгээд бол юу хамгийн агуу зүйлийг бол юугаар төсөөлдөг гэхээр тэнгэртэй зүйрлдэг. Одоо зарим усууд алаа малаа гэдэг шиг тийм монголчууд бол тэнгэр гэдэг зүйлийг бол хамгийн агуу одоо их зүйлийг бол тэнгэр гэж үздэг. За мөн одоо манай нэртэй эрдэмтэн Сумья Батрагуй бас тайлбар байдаг. Энэ Юан гэдэг чинь бол ерөөсө хөх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл тэнгэр хөх газар шар гэсэн. Одоо энэ Хятад үгний одоо том толиудад бол шууд одоо тэнгэрийг бол энэ Юан гэдэг хамтардаг хөх гэдэг утгыг илэрхийлдэг. Энэ бол маш одоо сонирхолтой бас тайлбар л да. Тэгээд бол энэ Юан гэдэг нь ерөөсө хөх Монгол гэсэн утгатай үг гэж. Тэгэхээр бол энэ өөрөө Юан гэдэг үг бол одоо ямар ч утга агуулгаар бол монголчуудын тэр уламжилж ирсэн тэр төг соёлын уламжил биелэгдэл тийм ээ маш олон соёл юутай бол одоо энэ бол шууд холбогдож. Тэгэхээр бол яалчгүй одоо хувлаа бол энэ үгийг бол санамсаргүй байдлаар зүгээр сонгоогүй тийм ээ маш одоо чухал ийм үгийг бол олж өөрийнхөө улсын цол болгожээ. За тийм учраас бол энэ улсын нэрийг бол ерөөсөө сольсон алсан асуудал байхгүй. Тэгээ энэ бол юугаараа одоо илэрхийлэгдэж байна гэхээр бол өөрөөр хэлбэл тухайн үед одоо 1360-аад оны үед одоо босгосон хөшөө чулууны бичээсүүд. Тэр бол Угаржин Монгол хүчээр бичсэн хөшөө чулууны бичээс. Жишээлбэл одоо Интүү ангийн хөшөө, Жигүнтэй ноёны хөшөө гэдэг 60-аад оны одоо Хятадын тэр Гансу юунаас олдсон юм хөшөө дурссан. Тэн дээр бол Да Юан хэмээх их Монгол ус гэж байна шүү дээ. Ерөөсөө Угаржин нэрээр тийм. Тэгэхээр одоо бид нар бол энэ тэр эзэн гүрний түүхийн Таван бот тэр дэд бутынхаа нэрийг бид нар бол их Юан хэмээх их Монгол улс гэж нэрлсэн нь бол яг тэр хөшөө чулууны одоо тэр юм дээр бичсэн. Энэ бол тухайн цаг үеийн одоо Монголын төр ёсны албан ёсны нэр болчихж байгаа. Тэгэхээр бол нэг нь улсын цол, нэг нь улсын уламжилсан одоо тэр нэр баг. Тэгэхээр бол энэ Хувлаа хаан бол 1271 онд бол Юан гэдэг цолыг авсан. Түүнээс өмнө бол одоо их Монгол гэдэг цол бол урдын адил хэрэглэгдэж байсан. Жишээлбэл одоо Япон руу илгээсэн одоо тэр загтал бичиг хааны зарлагт бол Даачао буюу Даачао гэдэг нь бол их Монгол улсыг одоо хятаар Даачао гэдэг. За мөн тэр одоо Хятадаас олдсон тэр Андаа бухаа ноёны бунхны бичээсэн дээр тэр бол тэр Даачао гэсэн их Монгол улс гэсэн тэр цол бол ерөөсө хэвээр байсан.
Тэгэхээр энэ цолыг бол улсын нэр цолыг бол ерөөсөө хувилаа хаан бол одоо хаалт солиогүй харин ч одоо улсын сүр хүчийг мандуулах зорилгоор бол энэ улсын цолыг хэрэгжилж монголчууд орон дахинд том эзэнт гүрэн байгуулагдсан гэдэг тэр сүр хүчийг хэлдэг. Тий. Сүр хүчийг. За бас хувилаа хааныг буруутгах нэг нийтийн дунд их нийтлэг байдаг зүйл бол улсын нийслэлийг Бээжин рүү шилжүүлсэн. Энэ ямар нөхцөл шалтгаан ба тийш шилжүүлэх? За тийм. Одоо их Монгол улсын үеийн одоо нийслэл бол хар Оронгот тийм ээ. Хар Оронготыг бол одоо түүхээс үзвэл Чингис хаан анх одоо зарилга гаргаж тийм ээ хар Оронготыг байгуулах одоо зарилга буулгаж ийсэн. Тэгээд хожим нь одоо Өгөөдөө хааны хэд бол одоо хар Оронготыг бол байгуулсан гэж ер нь үздэг тийм ээ. Тэгээд бол их Монгол улсын нийслэл болоод ингээд одоо их хаадууд одоо Өгөөдөөс хойш гүйг мөнгө хаадууд бол хар хориноор одоо төлөрч төрөөсөө удирдах хүчрэгчэн мандуулж исэн юм түүхт. За гэтэл бол 1260 онд одоо ховлоо ариг өх хоёр одоо зэрэг хаан суугаад нэг нь хар хорин нэгэнд одоо өөрийнхөө тэр Кайпин хотод одоо тостос одоо хаан суугаад за Кайпинг бол одоо Шанду буюу дээд нийслэл гэж одоо нэрсэн шүү дээ. Тэгээд бол улсын одоо өөрөөр бол хувилаа тэр Шандууд хаан сууснаас хойш бол Монголын улс төрийн төв бол Шандуу руу одоо шилжиж байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо улс төрийн төв бол Шандууд хаан суусан учраас тийм ээ хаан тэнд сууж байгаа. За тэгээд бол 1264 онд бол хувилаа бол тэр хуучин Алтан улсын нийслэл Янжин хотыг бол Жундуу буюу одоо дунд нийслэл болгосон. Тэгээд бол 1267 оноос бол ер нь улсынхаа их нийслэлийг байгуулах зорилго тавьсан. Барьж байгуулах ажил. За тэр нь бол хаан балгас хот гэж. Одоогийн одоо хэдтийн нийслэл Бээжин хот шүү дээ. За энэ бол хувилагийн одоо хаан балгасны одоо суурьнд байгаа ус. За хаан балгас хотыг бол 1267-оос одоо 82 оны хүртэл тийм ээ одоо барьж байгуулах ажил нь үргэлжилсэн. Бүр 90 онд ч гэсэн өргөтгөлүүд нь баригдажсэн юм төгт. За тэгээд 1272 онд бол хувилаа бол улсын нийслэлийг бол хар хорноос хаан балгасхт руу шилжүүлсэн. За тэнд тэгээд бол улсын нийслэлийг бол тэр одоо Дайду буюу одоо их нийслэл гэсэн үг шүү дээ. Тэгээд яг нэр нь бол хаан балгасхт шүү дээ. За ингэж шилжүүлэх болсон шалтгааныг бол манай түүх судлаачд бол бас янз бүрээр тайлбарладаг. Тийм ээ одоо зарим нь одоо хуучин төв хүчлэгийнх нь бол нэлээд буруутгах шүүмжилсэн. За гэтэл сүүлийн үеийн бас эрдэмтэн судлаачд бол ер нь бол хувилагийн одоо тэр хар хорныг шилжүүлсэн асуудлыг бол бас олон талаас нь харж байна. Энэ бол бас зөвхөн нэг өнцгөөс тайлбарлах асуудал биш. Маш олон. За энд бол мэдээж одоо хувилаа бол өөрийнхөө хувь эзэмшил газар байгаа шүү дээ. Өөрийнх нь тэр эзэмшил хүн хүч, эдийн засаг, бүх хүч улс төрийн төвлөржүүлсэн тэр газараа одоо төвхнөх нь бол бараг одоо өөрийнх нь аюулгүй байдал болоод тийм ээ улс орноо удирдахад одоо мэдээж хамгийн одоо хялбар төхөн байсан. Өөрөөр хэлбэл тэр үед бол одоо тэр Янжин хот бол одоо хятадын газар нутг биш шүү дээ. Тэр үед бол одоо нэгэнтээ өөрийнх нь хувь эзэмшил газар гэж бодсон шүү дээ. Өөрийнхөө дотор нүүж гэсэн үг шүү дээ. Мэдээж гол түшгэлс нь бол одоо өөрийнхөө юун дээр хүн хүч эдийн засгийн нөөц дээрээ түшгэлнэ шүү дээ. За мөн одоо хар хоринд нийслэл суухаар бол одоо хувилаа бол цаашаа өмнөд сун усыг байлдан эзлэх тийм ээ. За мөн хятадын тэр одоо дундад орныг нийтэд нь одоо захирахад бол жоохон ас хязгаар нутгалж байна. Ас зайд. Тэгэхээр бол эзэн зэргийнхээ одоо юуг захирахын тулд бол одоо төвд нь сууж тийм ээ. Улсынхаа төв рүү, улс руу одоо нийслэл ер нь аливаа улсын төвхөнд бол нийслэл шилжих ингэж асуудал бол энгийн зүйл шүү дээ тийм ээ. Энийг бол одоо тэр үеийнхээ төвшин оюуны төвшөнд бол хувилаа бол мэдээж одоо хамгийн зөв эзэхстэй арга бодлогыг баримталж ирсэн учраас л одоо шинэ нийслэлийг тэнд байгуулаа тийм ээ. Тэндээ төвлөрж суусан болов гэж ингэж боддог. Тэгээд бол энэ хар хорныг бол ерөөсөө орхиж хайсан зүйл бол ерөөсөө байхгүй. Тэр үед бол хувилаа бол миний бодохоор бол хувилаа хаан бол
зөвхөн нэг нийслэлийг одоо шил хаан балгас буюу их нийслэл дээд нийслэл буюу одоо шандуу энэ хоёр дээр одоо мэдээж нэгэнд нь өвлжөө нэгэнд нь одоо зусч ирсэн тийм юу байгаа шүү дээ. А гэтэл энэ хоёр нийслэлийн тогтолцоонд бас бол хар хорин бол маш чухал байсан. Тэгэхээр бол үндсэндээ миний бодлоор бол энэ гурван нийслэлийн тогтолцоог бол ер нь бол хэн бас ашиглаж ирсэн болоо хуучин одоо Монгол орноо захирж ирсэн улс төрийн төв бол тэдний одоо гол одоо халахвч одоо сүр хүчийг илтгэж ирсэн газар орн бол Монгол орн шүү дээ. Тэгээ Хятадыг захирахад бол мэдээж одоо цөөхөн хэдэн монголчууд бол одоо Хятадыг 100 жил захирсан одоо их Монгол улсын түүх 100 жил бол Хятад ноёрхлоо дотоос шүү дээ. Тэгэхээр бол энийг бол зөвхөн монголчуудын хүчээр биш тийм ээ. Бас одоо Дундад Азийн өнгөтнөд за тэр одоо Хувилагийн дүү Илхан тулс уу одоо хүлээгүүгийн байрсан Илхан тулс чинь бол Юан улсын шууд харьяат тулс гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол ийм пүүбүр одоо халахвч юунуудыг ашиглаж тийм ээ. За мөн солонгосчуудыг одоо тэр бас хул ургийн харилцаа тийм ээ. Юугаараа маш юутай харилцаа дотны харилцаатай байлаа шүү дээ. Тэгэхээр бол ийм одоо том пүүбүр усээр бол бас сүр хүч хийж Хятадыг захирж ирсэн. Тэрэнд бол энэ хар хорины байр суурь маш чухал. Тэгэхээр хар хорин бол урдийн тэр одоо нийслэлийн байр суурь бол хэвээр хадгалж ирсэн гэж ингэж бод. Тэрнээс бол хар хорин одоо ингээд нүүлгснээрээ одоо хар хорин бол одоо хөгжлөн хаягдж хоцорсон тийм зүйл бол байхгүй. Урдийн адил хар хорин бол улс төр эдийн засаг соёлын бол чухал төв монголчуудын ноёрхлын гол одоо хамгаалалт тийм ээ одоо цэргийн хүч одоо хоол хүнс тийм ээ маш олон зүйл хангамжийн одоо үүрэгтэй байсан болов гэж бодсон. За Хувлын хаан тэгээд дан ганц монголчуудыг биш тийм ээ доороо маш олон улс үндэстнийг захирсан юм интернационал улсын хаан боллоо. Тэгэхээр энэ нэг улсын одоо далбаанд ор нэгтгсэн энэ олон улсуудыг ямар арга маягаар захирж байсан ямар бодлого барьж байсан бэ? Тэгэхээр бол Хувлын хааны одоо засаглалын бодлогын талаар бол яг гоо Хятадын эрдэмтэд бас дэлхийн бус улс орны эрдэмтэд нэлээд судалгаанууд байдаг. Тэгээд яг гоо ер нь Хятадын эрдэмтэд гол төлөв нөгөө Хятадын төрөөсний уламжлалаас авсан тэр бодлого юунуудыг түлхүү харуулдаг. Тэгэхээр энэ Хувилагийн байгуулсан Юан улс бол Хятадын нөгөө 25 династийн нэгэн адил тийм ээ. Тэр уламжлалаа явуулсан юм шиг болох уламжлалаа явуулсан юм шиг ингэж байгаад. За гэвчүүл Хувлын хаан бол энэ улс орноо захирах бодлогодоо бол маш одоо их олон талын одоо бодлого юг шингээсэн тийм ээ. Уялдаа онцлогийг харгалзсан ийм бодлогыг баримталж байна. За энэний одоо тод илрэл юу байх вэ гэхээр бол ер нь Хувлын засаглалыг бол хоёр хувааж үзэх хэрэгтэй. Нэг нь бол мэдээж монголчууд бол нөгөө ноёрхогчд учраас цэргийн дарангуулын тэр засаглал өөрөлдөө ноёрхогчийн байр сууриудаа хамгаалах. Энэ цэргийн засаглал буюу энэ одоо дарангуулын ноёрхлын засаглалтаа бол Монгол төрөөсний уламжид нь бол яг хэвээр байжсэн. Нөгөө гიშгтэн цэрэг, нөгөө 1000 одоо төмд 1100-ийн тогтолцоо. Нөгөө алтан аргамжны бодлого. Тэгээ нөгөө зарагч одоо ноёд одоо шүүхийн шийддэг одоо зарагч одоо дарагч ноёд дээр чи бүгдээр хэвээр. Монгол улс үед байсан тэр одоо цол хэрэгэн юунууд бол бүгд хэвээр. За юугаар ялгаатай байсан гэхээр бол Хувлын хаан бол төрийн засах бодлогодоо бол хууч одоо их Монгол улс үед бол голцоо одоо тодорхой том албан тушаалтан одоо цол хэрэгэмтнүүд одоо төрийн эрх мэдлийг хатгаж байлаа шүү дээ. Гэтэл бол Хувлын хааны үед бол бүр төрийн том одоо байгууллагуудын тогтолцоонд суурилсан. Тэр дотроо одоо цол хэрэгэмтнүүд тийм ээ албан тушаалтнууд харьяалагддаг. Төрийн том байгууламж нэгдсэн юм тогтолцоотой болж ирсэн. Тэр дотроо бол одоо тэр цэргийн засаглал болоод иргэний засаглал гэж хоёр ангилагддаг. За иргэний засаглалдаа бол тэр одоо эртний одоо Хятадын төрөөсний уламжилд хэрэглэж ирсэн зарим одоо тэр бодлого юмнуудыг бас ашиглаж ирсэн. За ялангуяа гэхдээ бол монголчууд одоо Хувлын хаан бол голцоо Кеданы тэгээд алтан ус эднэрийн бас тэр одоо байгуулал цол хэрэгэм
тийм ээ тэнд явуулж ирсэн үг бол бас их уламжилж авсан. За тэгээд бас хятадын зарим одоо өөрийнхөө тэр засаглалын онцлогтой тохирсон зарим одоо байгууламж зүүнүүдийг бол ашигласан. Ингэснээрээ одоо тэр иргэний засаглалыг харахад бол одоо хятадын төрөөсний уламжлалыг дагсан юм шиг тийм ээ юм адилхан ийм зүйлүүд бол харагдаад байна. Тэгээ энэний цаана байгаа тэр дарангуулын тогтолцоо юу цэргийн засаглалыг харах юм бол тэр Монгол онцлог нь илүү тодорхой. Ийм зүйлүүд байна. Тэгэхээр одоо олон хэлийн тэр улс хүмүүс ч нэг улсын доор ингээ орчхоор гол улсын гол хэл нь юу ах юм? Ямар хуулийг гол болгож явах юм? Өөр хэл соёлтой хүмүүс шашин нь юу байх юм? Тэгээд ер нь бол Ховлын хаан бол мэдээж одоо давс орноо захирахад бол олон ухсаа үндэстэй одоо улсууд нэгэн дор одоо нэг гүрний харьяанд орж байгаа шүү дээ. Тэгэхээр бол мэдээж хүн амынхаа одоо юг бол бас дөрөв давхаргад хуваасан зэрэглэлд одоо ангилж ийсэн гэж ийм юмнууд байдаг тийм ээ. Эхлээд бол хамгийн дээд одоо нойрох байр суурь бол Монгол ухсаа одоо эзлээ шүү дээ монголчууд эзлээ. За хоёрт нь бол одоо өнгөт нүтнүүд сөөмөрийн гэж одоо тэр дундаа Азаас гаралтай олон янзын ухсаа гаралтай юм хүмүүсийг сөөмөрийн. За гуравдугаарт нь бол одоо умард хятадын хүмүүс. Энд бол Кедан болоод алтан ус юм. Умард хятад. Одоо хятад гэж хэлээд идэг. Хятад гэдэг чинь одоо умард ер нь бол нөгөө Кедан гүрнийг нойрхож явах үед түүний юунд байсан хүмүүсийг ер нь хятад гэж хэлээд байгаа шүү дээ умард хятад. За дөрөвдүгээр зэрэглэлт бол одоо нангиад буюу өмнөд голцоо өмнөд цум улсын хүмүүсийг нангиадууд өмнөд гэдэг хүмүүс юм. Тэгэхээр эднэрийн хоорондох одоо эрх мэдэл байр суурь нь бол харилцан адилгүй шүү дээ тийм ээ. Тэгээд бол ялангуяа тэр Ховлын хааны одоо хятадыг эрхшээн захирах энэ бодлого үйл хэрэгт бол одоо тэр өнгөтнүүд бас их чухал үүрэг гүйцэтгэсэн. За хуучин тэр Кедан алтан улсынхан бол эртнээс бас одоо Кеданчууд бол монголчууд угсаа гарал нэгтэй шүү дээ. Бидний өвөг дээдс. Кеданчуудыг одоо монголчуудын өвөг дээдс судлахыг бол манай Перлего бол маш одоо нарийн судалгаагаар тогтоосон мэдэн шүү дээ. Кеданчууд бол одоо монголчуудтай өвөг дээдс нэгтэй учраас Кеданчууд бол бас өндөр байр суурьтай одоо юу эдэлдэг тийм ээ. За алтан улс бол одоо бас эртнээс одоо бас холбоотой адилхан нүдэлчд тийм ээ. Тэгээд бол алтан улсыг бол одоо эрхшээлд оруулсны дараа бас тэдний зарим одоо төрийн өсний хэрэгжилж ирсэн одоо юу бол бас өөртөө тохирохын бас авч ирсэн зүйлүүд байх. За тэгэхээр энэ ч одоо 70 гаруй сая хүн амттай маш өргөө удам газар нутагтай юм гүрний эзэн болчлоо. Тэгэхээр энэ улсыг авч явахад эдийн засаг хэрэгтэй. Эдийн засгийг хөгжүүлэх талаар ямар бодлого авч хэрэгжилж байсан бэ хавлаа. Тэгэхээр ер нь бол эзэнт гүрний гол одоо оршин тогтнох үндэс чинь одоо эдийн засгийн хөгжил шүү дээ. Одоо үндсэндээ одоо эдийн засгаа хөгжүүлэхгүйгээр бол одоо ямар ч эзэнт гүрэн бол одоо оршин тогтнох харахгүй. Тэгэхээр бол эдийн засгийг хөгжүүлэх асуудал дээр Ховлын хаан бол ер нь маш тийм эртнээс тэр Вангийн ордонд сууж явахдаа хүртэл тэр Жандаг хүүгээс асууж исэн баг. Ер нь энэ тариачид одоо бол их хөдөлмөрлөөд ингээд тариа ногоо их тарихыг тэгээ яагаад эднэр одоо ядуу зүдүү байгаад идэх юм бэ? Тэгсэн чинь бол одоо Жандаг хүү бол хэлсэн мэт. Энэ бол одоо тэдний буруу биш тийм ээ. Тэрийг захирж байгаа ноёдууд нь одоо тэднэрээс бол хэтэрхий ихийг авч байгаа тийм ээ. Тэрнээс бол ерөөсөө улсын энэ оршин амьдрахын гол үндэс бол одоо тариалах штэ тийм ээ. Газар тариалан эрхлэх нь бол улсын эдийн засгийн хөгжлийн гол үндэс юм а гэдгийг бас хэлж ийсэн баг. Тэгээ тэрнээс бол ер нь Ховлын хаан бол хятадыг захирах бодлоготой бол энэ газар тариалан хөгжүүлэх асуудлыг бол хөхүүлэн тэмцсэн. Тэгээд бол одоо ихэнх үед зарим монгол ноёдууд тэр хятад одоо тариачдын одоо тариалангийн газрын булааж адууны бэлчээр эдэр болгож исэн юм зүйлүүд бол нэг үе одоо их газар авч исэн баг. Энийг бүгднгийн цааслан хоригдлоод харин газар тариалан хөгжүүлэх нь чухал юм а гэдэг. Ингээд бол 50 өрхийн системээр одоо ийм тогтолцоонд оруулаад газар тариалан эрхлэх энэ ажлыг бол улам одоо хөгжүүлэх ийм юу тавьсан. За мөн одоо эдийн засгийн хөгжүүлэхэд бол чухал зүйл бол одоо худалдаа харилж. За худалдаа харилжаа бол Юан улсын үед бол
за урд хожид байгаагаар одоо өндөр өгцсөн гэж ингэж үздэг. Ер нь бол одоо эртний хятадын одоо гүнзгий сургаал эдэр чинь бол одоо худалдаа арилжаа эрхлэхийг бол ер нь тийм сайн зүйл тооцдгүй байсан. Тиймээс худалдаачдын нийгмийн байр суурь дээр бол маш доор юм байсан. Гэтэл ер нь бол их Монгол улсын үеэс ч манайхан ч бол худалдаа арилжааг их хөвгөл нэмжиж тийм ээ. Тэгээд одоо нүүдэлчдийн гол зүйл чинь нөгөө зарим бараа таваараар одоо байнга дутагдж идэг тийм ээ. Тэрийг одоо бусад улсаас хангаж одоо өөрснөө ер нь тэр үе чинь монголчууд өгчрчин мамдхан ирээр бол одоо маш гоё гоёмсэг одоо тансаг тийм ээ. Ийм бараа бүтээг юм тавааруудыг одоо хэрэглэх юм хүсэл сонирхол улам их болж байна шүү дээ. Ялангуяа одоо хааны ордон, вангууд тийм ээ. Ноёд хөтөлбөрнүүд бол хэрэглээвэл ийм өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр худалдаа дотоод болоод гадаад худалдааг бол маш одоо хөвгүүлэн дэмжсэн. За үүн дээр холбоотой нэг чухал зүйл нь бол ялангуяа тэр одоо өнгөт нүдтнүү Сэмөрэн гэж одоо өнгөт нүдтнүүд бол эртнээс одоо Араб Перс худалдаачд бол одоо алдартай байлаа шүү дээ. Дэлхийн худалдааны гол одоо нэртэй худалдаачд бол Араб Перс худалдаач. Тэр Араб Перс худалдаачдыг бол одоо худалдаа арилжаа хийх тэр одоо юуг бол их хөвгүүлэн гэмтсэн. Боломжоор хангасан. Боломжоор хангасан. За энэ дээр бол нэг чухал зүйл нь бол тэр ортог худалдаа гэж. Ортог худалдаа гэдэг юм. За тэр үед бол одоо Монголын язгууртан ноёдууд бол одоо жилийн тэр хувь хишиг одоо Хувлаа хаан бол их хаан суусны дараа бол тэр Монголын одоо язгууртан ноёдууд өөрийн удмын болоод одоо төр зүтгсэн гавьяа цай төшмөд эднэрт бол жил болгон одоо хувь хишиг болгоно. За тэр нь бол эзэлсэн одоо газар орноос шинээр одоо эзэлсэн газар орноос тэр иргэн хувь иргэнийг одоо иргэнээ тооцож одоо хувь өгдөг. За тэр нь бол тэр иргэнийг шууд одоо тэр ноёдууд бол иргэшээ захирна гэсэн үг биш. Тэр бол одоо тэр уул одоо тэр засаглаа засаглынхаа юунд бол одоо захирагдаад байж байна. Харин нь тэндээс жил болгон татвар авна. Өөрө иргэнийхээ тоогоор. За жамд 2000 иргэн өгсөн гэх юм бол 2000 иргэнээс нь одоо эхлээд бол тэр Умард гятийн 5 өрхөөр бодож нэг одоо тийм ширхэг гэж одоо торгоор 5 өрхийн одоо торгоны 5 өрхийн одоо торгоны 5 өрх гэж нэрлэгддэг. 5 өрхөөр бодож одоо юу аав. Татвар авч байгаа. Тэрийг бол тухайн ноён бол яах вэ гэхээр өөрийнхөө төлөөний төсөмлийг тухайн бүс нутагт томилж суулгаад тэр татвар гэхдээ өөрөө шууд одоо татвар авах хэрэггүй. Тэр одоо төрийн байгууллагаас одоо татвар байцаагч хүн ч юм шүү дээ. Тэндээс хувь өөрийнхөө хувийг тоо ёсоор авах хэрэгтэй. Тэгээд бол тэр газараас бол тэр одоо ноёны өөрийнх нь тэр харьяат иргэдийг бол бас тусгай одоо тэр тамгаар одоо цагаан тамга гэж хэлээд идэв. Тэр дааг тамгаар тамгалж одоо тэр бас ялгцсан байдаг. Тэгээд тэндээс бол жил болгон одоо хувь хишиг хүртэнэ. Тэгээд тэр хувь хишгээ бол одоо тэр өрхийг бол бас түшээ өрхч гэж нэрлэдэг. Одоо тэр үед түшээ өрх. Тэр томилогдсон отсон төшмөлийн бол түшээ сайд гэж хэлдэг. Тэгэхээр тэр түшээ сайд түшээ өрх гэдэг ойлголт чинь яг тэр хувь хишгтэй болгож байгаа юм ойлголт. Тэгээд тэндээс бол одоо Монголын язгууртан ноёдууд бол асар их одоо их мөнгө ашиг олж ирсэн. Тэр мөрөнгөө яах вэ гэхээр нөгөө ортог худалдаа Араб Перс худалдаачданд хөрөнгө оруулна. Тэгээд тэр ортог худалдаа гэдэг чинь одоо хамтрагч гэсэн утгатай шүү дээ. Одоо хамтарч өөрөөр хэлбэл тэрэнд худалдаа арилжаа хийхэд нь хөрөнгө оруулъя. Нөгөө нөхөр бараа таваар авчирч ингэ зараад тэрний мөнгийг нь одоо аривжуулж өгнө гэсэн. Тэгэхээр энэ ортог худалдаанаас бол Монголын язгууртнууд тухайн үед одоо маш их ашиг олсон. За тэгээд бол энэ ортог худалдааны хөгжил бол мэдээж одоо тэр үед бол одоо худалдаа арилжаа хийн гэдэг чинь бол маш одоо их тийм эрсдэлтэй зүйл байлаа шүү дээ. Олон улс орны дамжин, аюулгүй худалдаачдын аюулгүй байдал, тэгээд дайран өнгөрсөн улс орнууд нь өндөр хэмжээний татвар аавна. Тэгэхээр бол ингээд бол ийм эрсдэлтэй үйл хэргийг бол монголчууд хүчрхчин мандснаар энэ худалдаа арилжаа бол маш одоо аюулгүй тэр аюулгүй байдлыг хангасан. За мөн татвар одоо янз бүрийн татвар авдгийг нь зэгцэлж одоо тодорхой хувьд 10.1-ээр ч юм уу тий тодорхой тогтсон одоо хувийг тогтоож тэндээс авдаг. За мөн гадаадын худалдаачдыг ирүүл төр бараа таваарыг маш өндөр үнээр авдаг. Хэд дахин өндөр. Ялангуяа хааны ордон, бангийн ордуудад бол одоо өндөр
одоо хэмжээгээр худалдаж авна. Тэгэхээр нөгөө худалдаачд бол асар их ашиг олдог. Тэгэхээр бол нөгөө хожим бол тэр одоо Иоанны үеийн тэр одоо Иоанн улсын чинь бол үлгэрийн мэт одоо тий одоо хожим хурлууд тэр Марко Пологийн тэмдэглэл орны үзэсгэлэн тогтсон байдаг тийм одоо маш хожим тэр одоо Колумбийн тэмдэглэлд өдр чинь Марко Пологийн тэр аяны тэмдэглэлийг одоо өдөр болгон тэмдэглэлдээ авч явж ирсэн тэр тийм зүйлүүд яригдсан шүү дээ. Тэгэхээр бол тэр худалдаа арилжааг бол маш хөхүүлэн нэмж одоо тэндээс их асар их ашиг олдог тэр одоо маш гайхамшигтай улс орон гэсэн тийм ойлголт бол өрн дахинд бол бий болцсон. Тэгээд бол худалдаа бол одоо маш тийм аюулгүй тийм ээ ийм ашигтай. Энийг бол одоо дотоод болоод гадаад худалдаанд бол маш их одоо чухал юутай нөлөө үзүүлсэн. За тэгээд бол худалдаа арилжаатай холбоотойгоор бол монголчууд бол цаасан мөнгөний тогтолцоог анх бий болгосон. Хөвлөө хаан бол одоо анх одоо цаасан мөнгийг тийм ээ одоо улс орондоо ярьж болсон. Улс орондоо. Тэгээ нөө цаасан мөнгөний хуулийг тусгайлан гаргадаг. За тэгээд бол одоо тэр үеийн одоо Иоанны цаасан мөнгө чинь бол одоогийн одоо Америк доллартай адилхан байлаа шүү дээ. Ханш. Эхлээд бол тэр ханшийн одоо мөнгөний ханшийг торгоор баталгааж явж байсан бол явандаа одоо алт мөнгөөр баталгааж явуулсан тийм ээ. Тэгээд бол худалдаачд бол одоо гадаадын худалдаачд бол алт эрдэнэс одоо үүрч авчираад бол Иоанны хэлд орж ирээд тэр цаасан хөмрөг сольдог тэр одоо тэр өртөө зам дагуу тийм цаасан мөнгө сольдог тийм газрууд хөмргүүд. Энд очиод цаасан мөнгө алт эрдэнэсээ цаасан мөнгөө солиод авчдаг. Гарахтаа одоо цаасан мөнгө алт эрдэнэсээр дуртай сольж авдаг. Эргээд өгөхөр яг тий яг тэр алт мөнгө нь гараад ирэх. Тэгээд ерөөсөө тэгээд бол энэ худалдаа арилжааны хөгжил энэ чинь бол худалдааны хөгжөлтэйгээр тийм маш тэгээд бол энэ өөрөөлөл энэ цаасан мөнгөний тэр ханшийг барина гэдэг чинь одоогийн доолоо мөнгөний ханш барьж байгаатай яг адилхан байхгүй. Жишээлбэл энэний тодорхой жишээл бол жишээлбэл Тогоон Томор хааны үед бол нөгөө цаасан мөнгөнийхөө ханш нь хэд их одоо нөгөө хэрэглэнээсээ илүү одоо их цаасан мөнгө хэвлээд байвал ханш нь яваад юмны өмнө өсөв тийм. Тэгээ нөгөө цаасан мөнгөний ханш нь унтсан. Тогоон Томор хааны үед бол нөгөө бослог гараад идэх шалтгаанаар цаасан мөнгөний ханш эдийн засгийн үед сүрдсэн байхгүй. Тэгэхээр бол том эзэнт гүрэн байгуул гэдэг бол эдийн засгийн үед маш чухал зүйлүүд. Тэрэн дээр тэр цаасан мөнгө хэрэглэж байгаа бол ханшны доктортай байдал тийм ээ маш олон зүйлтэй уялдаад байна. За энэтэй холбоотой бас нэг чухал зүйл бол одоо тэр өртөө замын хөгжил байна. За өртөө зам бол анх одоо Чингис хааны үед бол өртөө замыг анх одоо үндсөөр юуг нь тавьсан. За Өгөөдөө хааны үед бол анхны одоо суурин өртөөнүүдийг байгуулж за тэр зүч цагаатай улс руу одоо бас өртөө зам тавьж исэн юм. Өгөөдөө хаан бол одоо 37 суурин өртөө байгуулсан гэж үздэг шүү дээ. Тэгээд бол Монголын улс товчоонд бол Өгөөдөө хааны 4 сайн үйлийг нэг нь бол өртөө зам байгуулсан гэж үздэг тийм ээ. Тэр өртөө замыг одоо 4 журамтай суурин өртөөтэй болгоход бол Өгөөдөө хааны үед Өгөөдөө хаан бол чухал үүрэг гүйцэтгэв. За тэгвэл Ховлоо хаан бол энэ Өгөөдөө хааны байгуулсан 37 суурин өртөөн дээр нэмж 1500 өртөө байгуулсан. Тийм 1500 өртөө нь бол ерөнхийдөө тэр үеийн Иоанны үеийн өртөөг бол хоёр ангилж бол Хуурай замын өртөө, Усан замын өртөө гэж. За Хуурай замын өртөө нь бол дотроо бол Тэргэн замын, Морин замын, за Нарийн замын, за зарим жишээл Усан замын өртөөг нь бол одоо Далайн тэнгисийн тийм ээ. За мөн одоо томоохон гол мөрнүүдийн татмал голын гэдэг дотроо бас ялгаатай төрөлт. А тэр дотроо бүр нохойн өртөө хүртэл баг. Хуурт. Зарим газрууд бол нохой өртөө ашиглаж байсан. Тэгээ явган өртөө гэж. Явган Хуурай замын өртөөн дээр бас явган өртөө гэж. Одоо жишээлбэл өмнөд цум улсын зарим юм дээр явган одоо хүмүүс гүйж тийм ээ. Одоо юу өртөөнд одоо мэдээ өргөдөг юм. Тэгэхээр энд 1500 өртөө байгуулж за өртөө зам гэдэг бол одоо бас эдийн засгийн одоо хөгжлийн суур гол логистик тийм логистик холбоо. Тэгээ энэ дээр бол төрийн чухал мэдээ цэрэг дайны чухал одоо юмнуудыг дамжуулдаг юм байгаа. Тэгээ тэр дотор бол ялангуяа усан замын өртөөнүүдийг бол голцоо тээвэрлэлт юм. Амбуудаа тээвэрлэлт. А тэр үеийн одоо гол зүйл бол ерөөсөө энэ эзэнт гүрнийхээ одоо улс орныхоо ард түмний аж амьдрал дороотхоос одоо их сэргийлэх хэрэгтэй. Ер нь эзэнт гүрэн одоо оршин тогтнол гэдэг чинь
мэдээж одоо хятадыг эзэлсэн байвал одоо та нар хайр дайсан гэж үзэхгүй шүү дээ. Адилхан л улс орны иргэн учраас тэдний сайн сайхан ажимд амар тайван амьдрах тэр боломжийг хангах Тэгжээж хэрэгтэй. бослох Ятуудын нэг зовлонтой зүйл чинь юу гэхээр нөгөө байгалийн юунаас их хараат тийм ээ. Одоо ган гачиг бол үер уснаас болоод нөгөө тариалан давсны аж ахуйнууд нь одоо сүвтчихдэг тийм ээ. Тэрнээс болж бол одоо нөгөө өсөглөнгөө дагалдаад одоо тахал төвчнүүд байнга гардаг. Тэгээд бол одоо энэ байдлаас одоо сэргийлэхийн тулд бол Хувлаа хаан бол одоо тэр том усан сувг юунуудыг татчих эхэлсэн байна. Ер нь бол хамгийн одоо Хятадын дүүгэнд хамгийн урт усан сувгийг бол тэр одоо Ханжоогоос юу хүртэл татсан. Хаан балгас хүртэл татсан усан сувг татаж. Урт нь хэд гэдэг вэ? Тэр чинь одоо бараг 900 км гэдэг бах тий. Ингэж хамгийн урт тийм Тэр далайн тавиртай холбоотойхны 6 бомбтой эдийн засгийн чөлөөт бомбт болгосон тохиолдол бас байдгүй юу? Яг нь ер нь нөгөө томоохон бомбт юунуудыг бол тэр чинь усан тээвэр чинь хамгийн одоо хямд тийм ээ түргэн шуурхай. Тэр үедээ одоо хураа замын тээврийг одоо усан тээвэр бол одоо давуу талтай тийм ээ. Тийм учраас бол одоо тэр далайн бомбт болоод юу газруудыг бол одоо бас хөгжүүлэх аяндаа тэр усан тээвэр юунаас бол тэгээ гол нь тэр ам будааныг тээвэрлж одоо тэр өмнөд газрын одоо ам будааны нөөцөөр умард газрынхаа тэр хэрэгцээг хангах. Тэгээд улсын маш одоо олон сан хөмөргүүдийг байгуулсан. Тэнд одоо ам будааг нөөцлөн шүү дээ. Тэгээд одоо өсгөлн дахалгаар бол тэр юунуудаа ингээд түгээж ард иргэдийг одоо өсгөлнгөөс аварч тийм ээ янз бүрийн одоо элдэ бослого тэмцэл гаргахгүй байх. Энээс сэргийлэх. Ерөөс ард түмний ажил амьдралд ороотол өсгөлн дахал уулын чинь бослого юм гарна шүү дээ. Тэгээд тэрнээс ялангуяа тариачдын бослого байнга тэгдэг. Энээс сэргийлдэг. Тэгэхээр нөгөө энэ өртөө замын хөгжил бол Яонсын эдийн засгийн хөгжлийн одоо гол одоо бас сөөр байжсэн. За Хувлааны барьж ирсэн шашин соёлын талаар барьж ирсэн бодлогын тухай төрийн бичгийг дөрвөлжин бичиг Павломар зохиолгосон байдаг. Тийм энэ зохиолгох ямар шалтгаан нөхцөл байв? За тэгэхээр ер нь Хувлааны шинжилүү дотроос бол хамгийн агуу үйл хэргийг бол би одоо дөрвөлжин бичгийг зохиолгосон явдал гэж боддгийг. Тэгэхээр энэ дөрвөлжин бичиг бол одоо яг одоо Юан улсын судар гэдэг одоо тухайн Хувлагийн дөрвөлжин бичигтэй холбоотой төвийн сурвалж бичгэд бол энэ нэг бол Монгол үсэг гэж нэрлэдэг. Монгол зүй гэж. За зарим нэг сурвалжд бол улсын бичиг гэж хэлдэг. Тэгэхээр яг монголчууд одоо хүчрхчин мандаж том эзэн гүрэн байгуулсны дараа одоо өөрснөө энэ одоо өөрийн гэсэн бичгийг зохиолгосон энэ бодлого бол одоо маш агуу. Ер нь Хувлааны шинжилт дотроос хамгийн том үйл хэрэг нь бол шинэ бичиг Монгол усгийг зохиож хэлсэн явдал гэж ингэж энэ бичгийн давуу тал нь нэр нь. Тэгэхээр энэ бичгийг бол 1269 онд бол одоо Пагул ам лодоо ажилтсангаар одоо зохиолгосон. За энэ бол одоо ерөнхийдөө улсын бичиг гэдэг бол тэр үед бол Монгол одоо Юан улсын бүрэлдэхүүнд бол маш олон угсаа гаралтай хүмүүс ард түмэнд царигдж байгаа шүү дээ. Тэнд бол гол хэрэглэгдсэн бичиг усгууд мэдээж одоо угарч Монгол бичиг байгаа тийм ээ. Сааны үеэс Монгол төрийн бичиг болсон. Энэ бичиг бол одоо гол бас байр суурьтай. За тэр дотор бол хятад бичиг байгаа хан цусаг бол одоо олон мянган 5,000 жилийн түүхтэй маш одоо эртний ийм бичиг үсэг байгаа шүү дээ. Энэ чинь бас одоо гол дорн дахины төрөөсний уламжилт бол эргэлж ирсэн гол бичиг. За мөн одоо төвдийн одоо лан цусаг уу тийм ээ байна. За мөн одоо араб перс бичиг одоо эргэлж ирсэн. Энэ бол яагаад тэгэхээр бол эдгээр улсууд бол одоо жишээлбэл тэр араб перс бол Дундад Азиас ирж байгаа тэр Сүмөрийн тийм өнгөт нүднүүд одоо Монголын төрийн хүчин зүтгэж байгаа. Илхаант улс одоо Юан улсын харьяат улс учраас энэ харилцааны бичиг дотор бол тийм учраас бараг 5 янзын бичиг бол ер нь гол юу болж ирсэн. За энэ дээр бол гол одоо толгой улсын одоо үсэг нь бол одоо дөрвөлжин бичиг. За энэ дөрвөлжин бичиг бол одоо хэлбэр болоод тийм ээ юуныхаа хувьд бол энэ өсгөнүүдээ бас шингээсэн тийм ээ. Угар Монгол бичиг, төвд бичиг,
За хятад хаан зүсгийн тэр дүрсний хэлбэр энэ бүх олон юунуудаа шингээсэн. Одоо тэр онцлогийг шингээсэн ийм бичиг. Өөрөөр хэлбэл одоо шин соёлын тийм ээ илтгэсэн. Тэгээ энэ дөрвөлжин бичиг бол ер нь монголчуудын сүр хүчийг илтгэж байгаа. Том эзэнт гүрэн байгуулсныг илтгэж байгаа. Тийм учраас бол энэ бичгийг бол зохиолгосны дараа бол Хувлаа хаан бол төрийн албан бичгүүдээр заавал одоо жишээлбэл төрийн тамга, гэрээгээ за тэгэл зарим хөшөө чулууны бичээс гэд маш олон одоо төрийн ёсны одоо юун дээр бол энэ бичгийг заавал хэрэглэх зарлага гаргасан. За тэгээд бол энэ бичгийг зохиосон бас тэр одоо зорилго юу бол одоо жишээлбэл уйгуржин монгол бичгийг жишээлбэл гятууд одоо сур заа гэдэг ингээд шахаад бол тэдний хувьд бол бас нэг дарлалын ч юм уу тийм ээ соёлын хувьд одоо их дарамт болно шүү дээ. А хятад бичгийг одоо ингээд хэрэглээд явбал монголчууд өөрсдөө нойрхогч байж харийн бичгийг одоо ерөнхийдөө тэр иргэшээ нойрхож байгаа тэр улсынхаа бичгийг хэрэглэнэ гэдэг бол бас тийм нэг зохимжийн хувьд тийм ээ. Тэгэхээр бол Хувлаа хаан бол шинэ үсэг зохиогоод Монгол одоо эзэн тусгийн бүрдүүлэг бүгдээрээ ижил дэх хэмжээнд энэ бичгийг сурч байгаа. Монгол ноёдууч тийм хятад ноёд одоо тэр өнгөт нүдтнүүд тэр одоо умард хятадын хүмүүс бүгдээрээ нэгэн зэрэг нэгэн гараанаас энэ бичгийг сурсан. За тийм учраас Хувлаа хааны тэр зарилгууд дотор бол энэ бүх одоо орон нутгийн тэр шөн, жоо, сян тийм ээ бүх одоо засаг захааны юунууд сургууль байгуулад Монгол Улсын сургууль байгуулад тэнд нь одоо сурах бичгийг зохиолгоод за тэр гүнзийн алдартай сонгодог хятадын тэр гүнзийн зохиолуудыг дөрвөлжин бичгээр орчуулуулаад тэнд сурах хүчиг болгоод ингэж одоо бэлтгэх хүссэн. Энэ юуг бол ер нь зарим түүх судлаачид бол ер нь бол энэ дөрвөлжин бичгийг одоо зохиож хэрэглэсэн явдал төдийлөн амжилт олоогүй. За яг Хувлаа хаанчлалын үед явжсэн бол сүүлдээ үл энэ бол одоо ахиц гараагүй гэж ингэж бас үзсэн. Энэ бол миний хувьд бол дөрвөлжин бичгийг одоо хэрэглэсэн энэ явдал бол маш одоо бас хүчтэй тий төрийн бодлого байсан. Энэ бол тийм амжилт олоогүй зүйл биш. Харин ч нэлээд одоо ер нь бичиг үсгийг өөрчлөн шинжнэ гэдэг бол тийм амаргүй зүйл тийм ээ. Гэвч бол Хувлаа хааны энэ бодлого бол нэлээд амжилт олж дөрвөлжин бичиг бол ямар ч гэсэн Юаны үед бол бүх төрийн албан хүнд хэрэглэгдчихсэн. Тэгэхээр энийг бол тийм амжилттай болоогүй гэж хэлэх аргагүй. За тэгээд бол тэр баахан сургуулиуд байгуулж ирсэн. За тэр дөрвөлжин Монгол Улсын сургуулиас гадна бол орон нутгийн хэмжээнд бол тэр Хувлаа хаан болон гүнзийн сургаал одоо номлол тэ одоо тэр сүмийн дахилгыг хэвээр явуулж ирсэн адил бас тэр гүнзийн сургуулиудыг одоо бичгийн сургаал гэж хэлдэг. Бичгийн сургуулиуд бол мөн зэрэгцээд одоо орон нутгуудад боловсролыг олгож ирсэн. Тэгээд бол энэ одоо Хувлаа хааны үед бол анх тэр хятадын төрийн дүрсмүүдийг сонгон шалгуулдаг юуг бол хэрэгэлдэггүй байсан шүү дээ. Тэгээд бол тэрний гол шалтгаан бол тэр Монгол сургуулиудыг одоо юу яаж тийм ээ тэндээс боловсон хүчин бэлдэж төрийн албанд одоо Монгол өсгөтнүүдийг бэлтгэж ажилуулах тэр зорилгоор бол тэр сонгон шалгуултыг зогсооцсон байсан шүү дээ. Тэгээд бол энэ дөрвөлжин бичиг бол монголчуудын сүр хүчийг илтгэж байсан учраас хятадууд бол хамгийн одоо их үзий ядсан зүйл бол уйгуржин монгол бичгээс илүү дөрвөлжин бичгээр бичигдсэн зүйлсүүдийг устгаж шатаасан шүү дээ. Монголчуудын нойрхол одоо монголчууд уугуул их нутагта шархацсны дараа бол дөрвөлжин бичгээр бичсэн хөшөө, чулуу, ном материал одоо зүйлсүүдийг ер нь шатааж устгаж ирсэн. Өөрөөр хэлбэл тэр чинь нойрх дарангуулагчдын одоо соёл юу гэлтгсэн. Тэгэхээр үл энэ бол одоо ингээд бид нар бас энэ уйгуржин монгол бичгийг сэргээж байгаатай адилхан бас энэ дөрвөлжин бичгийг бол одоо тодорхой хэмжээнд бас сэргээж тийм ээ. Төрийн бас зарим юун дээр бол энэ бичгийг бас уламжлалыг хадгалж явах нь бол монголчуудын сүр хүчийг илтгэсэн тийм ээ. Маш чухал ийм соёлын үнэт зүйлс баг. За соёлын талаар тийм бодлого гарч ирсэн. Шашны талаар тэгвэл ямар бодлого гарч ирсэн? За мөн одоо Юан улсын бүрэлдэхүүнд байгаа улсууд бол маш олон янзын шашинтай ард байсан. За монголчууд бол өөрсдөө бөө мөрөглөдтэй тийм ээ. Бөөгийн шашинтай тэнгэр шүтлэгтэй гэсэн үг шүү дээ. За гэтэл бол одоо хятад бол одоо гүнзийн сургаал, за бомбын шашин, за мөн одоо буддийн шашин ч бас хүчтэй нэвтэрсэн байсан тийм ээ. За гэтэл бол одоо монголчуудын одоо бас нойрхол хүчин зүтгэж ирсэн
өнгөтнүүд буюу одоо тэд бол исламын шин байгаа шин. Тэгээ Илхан туус бол одоо исламын шин ертөнцтэй одоо монголчуудын ойрхол оршин тогтнож ирсэн учраас бол дэлхийн дээр бүх шашин тэгээ христийн шашин байсан байна. За өрн дахинтай бас монголчууд харилцаж ирсэн учраас бол христийн шашны одоо бас ханвартнууд юун усад ирж жишээлбэл Марко Поло бол тэрний одоо илэрлэл шүү дээ. Тэгээд бол олон шашны. Тэгээ монголчууд бол ер нь одоо Чингис хааны үеэс хавлаад бол ер нь шашныг бол тэгж одоо аливаа нэг шашинд маш хүндэтгэлтэй ханддаг тийм ээ. Аливаа ард түмний тэр шүтэх хэрэгчлөөг бол маш дээдэлдэг. Шашнаар бол ард түмнийг ялгаруулдаг. Энэ байсан бол хувилаа ам гэжсэн энэ бол уламжлалыг хатгалж ирсэн хувилаа ам. За тийм учраас бол хувилаа ам бол жишээлбэл тэр үеийн одоо монголчуудын ёс заншил дотор хамгийн чухал зүйл бол нөгөө өг дээдсээ дахлах байсан. Хойлог нөгөө дахлах тайлах байсан. Тэр дахлах тайлах бол одоо монголчууд бол намар хавар хоёр бол том дахлах хийдэг. Өг дээдстэй хоёр том дахлах хийдэг. За энийг бол тэр Жандахуугийн тэмдэглэлд бол одоо 9 сард нэг хийсэн, 4 сард хоёр том дахлах хийд юм байна. Өг дээдс. Тэр нөгөө байгуул цагаан сувраг тэр хавцаагаа хийдэг байсан. Тэгээд ер нь бол тэгээд дахлагууд бол янз бүр энэ тань хийдэг. Тэгээд тэр чинь тэгээд дахлах тайлгантаа бол одоо ихэнх үедээ нөгөө бөөгийн Монгол бөөнөр одоо оролцдог хийдэг энэ гол дахлах. Тэгээд хувилаа хааны хувьд бол бөөгөөс гадна бас бурхны шашинд ламнар бас энэ дахлагад оролцуулсан. За тэгээд бол өвөг дээдсийн дахлагын сүмийг бий болгосон. Тэгээд бол дахлын сүм дотор бол одоо хөрөг зургууд анхны одоо хувилаа хаан бол Чингис хааны хөргийг одоо зургуулж дахлын сүмд нь одоо байршуулсан тэр зарлиг гаргаж ирсэн. Тэр хорхуулсан гэж тэр зарлагч одоо жүнжи төвшмөл зарлиг төвшмөлд зарлиг болгож тэр Чингис хааны хөргийг бүтээл гэж одоо хэлжсэн. Тэр дахлах тайлахтай холбоотой. Тэгэхээр энэ дахлах тайлгатай холбоотой тэр уламжилт тэр бөөгийн шашин юмнууд бол эндээ ингээд хэрэглэгдчихсэн. За гэтэл бол хувилаа бол одоо улсын багшаар бол Пагал амлодоо чилцэнгөр хүмүүжлээд бурхны шашин бол тийм ээ. Одоо Монголд бол их Юан улсад бол хүчтэй одоо зоглох шашин, голлох шашин. Энэ бол нөгөө одоо сажийн тийм ээ шашин штэ сажийн одоо урсгал нь одоо монголчуудын одоо юуны хүчрэгчин мандалтай үед ивэлд багтаж тийм ээ ингэж дэлгэрсэн. За улсын багш бүх одоо хувилаа хаан бол тэр одоо цэцэн бол улсын багшаар өрөмжлөөд одоо тэр шашны үйл хэргийг бол одоо мэдүүлж байгаа шүү дээ. Тэгээд яаны бүх хаадууд бол багштай байсан улсын багштай. Тэгээд за гэвчүүл бас исламын шашны сүм хийдүүд байж гисэн тийм ээ. За тэнд бол нөгөө өнгөтнүүд өөрсдөө шашин юу гэдэг шүтэх тийм ээ энэ эрх чөлөөг олгосон. Тэднийг бас татвар юмнаас чөлөөлж өгч ийсэн. Ийм юунуудыг бол бас их ивэлд одоо ивэн хөхүүлэн дэмжиж ийсэн. За мөн одоо тэр Марко Полог ирэхэд бол тэр Марко Пологийн тэмдэглэлд байдаг шүү дээ тийм ээ. Хувилаа ам чи танаа би христийн шашныг одоо дэмжиж байна тийм ээ. Чи яваад буцаж ирэхэд 1000 санвартныг дагуулад тэр тийм ээ. Олон санвартнууд авчираад одоо энэ мамайл юунд тийм одоо юугаа 6 номлоо айлтж болно гэж. Тэр ерөөсө хориглохгүй гэдэг юм шиг. За бомбын шашинтнууд бол болохоор жишээл Утаашан уул гэж одоо 5 үзүрт уул гэж одоо томоохон тийм одоо улсуудыг бол бомбын шашинтнуудаар одоо дахих эрхийг олгоцсон. Тэд нэр бас тодорхой байр суурьтай дахлагад нь оролцоо. За гүнзгий сургаал бол одоо гүнзгий сургаалт эрдэмтдүүд бол хувилааны дэрэгд одоо маш олноороо зөвлөх хийж байгаа шүү дээ. Төрийн бодлого үйл хэрэг. Тэгээ гүнзийн тэр сүмийг бол юу дахилгын ерөөсөө таслаагүй. Хойч үед нь одоо тэр удмынханд нь тэр дахих эрхийг нь олгоцсон. Ингээд сүмийн дахилга нь бол хэвээр явсан. Тэгэхээр маш олон шашныг бол бүлээн зөвшөөрч бичиг үсгт бас нээлттэй ханддаг байсан. Шашинд их нээлттэй ханддаг байсан байна. Энэ бол тэр үеийн монголчуудын одоо ер нь нэг онцлог шүү дээ тийм ээ. Монголын хаадууд бол аливаа нэг шашинд бол их тийм хүндэтгэлтэй ханддаг. Тэгээ мэдээж өөрөө шүтдэг зүйл байвч тийм ээ. Өөрөө бол яг хувилаа хаан бол өөрөө бол тэр хойлоо одоо үг дээдсийнхаа юмд бол тэр Монгол бөөгийнхаа юг ашиглаж чаад улс орны захирах тэр шашны юм бурхны шашныг бол тэр улсын багшд хариуцуулчаад ингээд одоо бүх бас тэдний
үүрэг юуг ашиглаад ингээд төр усаа удирдахад талынхны ерөөсөө ашиглах хангаж ирсэн. Тийм. За одоо Ховлын хааны хаанчлалын үе Монгол Солонгосын харилцаа бол бас нэг ярих хэрэгтэй чухал сэдв. За тийм ер нь бол Юан улсын үеийн одоо Монгол Солонгосын харилцаа бол дундад зууны үеийн Монгол Солонгосын харилцаан дотор бол их чухал байр суурийг эзэлдэг. Ялангуяа одоо ер нь бол тэр үед чинь Солонгосын бол Кореа улс гэж байсан. Кореа улсын үеийн Монгол Солонгосын харилцаа бол маш одоо одоо өргөн харилцаатай байсан. За тэр дотор бол яг хөө Чингис хаан өгөөдөө гүйг мөнхийн үед бол Монгол Солонгосын харилцаа бол нэлээд жоохон дайны байдалтай. Одоо монголчууд анх яг хөө Чингис хаан тэр чинь 1218 онд тохой 13 элчийг одоо бичгийн хэрэгсэл авах зорилгоор одоо Солонгост анх илгээж тэр дотор нэг эмэгтэй хүн өдр байсан гэж хэлж байгаа нэг. Тэгээд бичгийн хэрэгсэл авч ийсэн. Тэгээд хожим нь одоо Өгөөдөө хааны үед бол Солонгосыг одоо товтолж удаа тэнд дарагчууд суулгаж ирсэн тийм ээ 70 гаруй дарагч суугаад тэгээ монголчууд их зэрэг явсны дараа Солонгосоо бослог гаргаад ингээл юу н харилцан дайн зөрчилд ийм тэмцэлтэй ийм үе байсан. За гэтэл яг яг Ховлын хааныг одоо 1260 онд одоо хаан суух үед бол Солонгосын тэр язгууртан ноёдын жишээлбэл Солонгосын тэр одоо эрх мэдлийг бол тэр жохоо үгийнхэн одоо нэгсэн ноёлох байр суурьтай байсан. Тэд нар бол засаглалыг авсан. За гэтэл бол энэ жохоо үгийнхнийг бол Кожон ван бол одоо тэдний эсрэг тэмцээд одоо тэднийг бол одоо эрх мэдлийн зайлуулж Солонгосын вангийн одоо юу ширээг булааж авсан Кожон. За тэр Кожон ван бол Солонгосын ван суусны дараа бол монголчуудтай дайсагналцах биш одоо энхийн харилцаа тогтоох ийм одоо бодлогыг явуулж өөрийнхөө хөвгүүн одоо чүн гэж одоо өөрийн угсаа залгамж хөвгүүнийг мөнх хаан руу илчээр илгээсэн. Тэгээд чүн бол нэг 20-од бараа бологчдын хамт бол их Монгол улсыг зориод одоо мөнх хааны тэр үед бол өмнөд сон улсыг байлдан эзлэхээр явцсан. Тэгээд тэр Лупаншан уулын зорж очсон баг. Тэр чүн. Яг тэр үед бол мөнх хаанаас урдсан. Тэгээ Ховлоо бол яг одоо юу руу буцаж явсан үедээ таарсан баг л да. Тэгээ одоо Капин руу буцаж байгаа зам таарал та. Тэгээд Ховлоогийн хамт бол тэр чөнөл Капин ирсэн. Тэгээд ирээд удаагүй байжсэн чинь Кожон нас урдсан. Кожон. Тэгээд чөнийг буцах яг энэ үед нь бол Ховлоогийн зарим одоо тэр төс сай төвшнүүдүүд бол одоо энэ тохиолыг ашиглаад бол юу вэ? Чөнийг бол Солонгосын угсаа залгамж юу хаан вангаар өргөмжлөөд ингээд явуулах нь. Ингээд бол одоо хоёр улсын харилцаа чухал юутай. Ингээд зөвлөсөн. Тэгээд Ховлоо бол тэр чөнийг бол Солонгосын вангаар томлоод ингээд бол солонгосчууд бол Ховлын хааныг хаан суусны дараа бол одоо монголчуудтай бол харилцаагаа одоо Монгол өрөөл бол монголчууд дагаар орсон гэсэн. Тэгээд бол энэ үеэс бол одоо мэдээж солонгосчууд монголчуудын одоо юу хараад ийм улс болж байгаа гэхэд бол ер нь солонгосчууд бол нэг 6 төрлийн алба бүргийг гүйцэтгэжсэн. Ер нь нэгдүгээрт бол тэр данч хөвгөн одоо тэр ван бол өөрийн угсаа залгамжлыг заавал одоо юуны нийслэлд одоо барьцаанд суулгана. Тэрийг бол данч хөвгөн гэж. Данч хөвгөн суулгана. За тэгээд бол цэргээр туслах хэрэгтэй. Дайм байлдаан болгон мэдээ цэргээр туслана. За өртөө зам байгуулах хэрэгтэй. Тэгээ солонгосын тэр нийслэлээс одоо хаан балгас хүртэл бол Ховлын хаан бол 40 өртөө байгуулахыг зарлиг болгосон. Гэтэл солонгосчууд бол 40-ыг барахгүй чүү 20 өртөө байгуулсан тухай сурвалж. Тэгэхээр өртөө замыг байгуулна гэдэг чинь нэг өртөө бол ямар хэдийн засгийн хүчин чадалтай байсныг одоо эндээс халж солонгосчууд бол 20 өртөө хараач юм байна. За мөн ам будаа тээвэрлэх одоо ам будааны одоо нөөцөнд тийм ээ нэмэгдүүлэх хэрэгтэй, ам будаа өргөх хэрэгтэй. За мөн хүн амын тоолго явуулах хэрэгтэй. Хүн амын тоолго явуулна гэдэг чинь нөгөө татвар юу оногдвол шүү дээ бас. Тэгээд татвар өрх амын тоолгыг хийх хэрэгтэй. За 6-т нь бол дарагт суулгах хэрэгтэй. Дарагт суулгах.
За ийм албуудыг бол одоо заавал гүйцэтгэж байсан. За тэрний дотор тэрнээс гадна бол тэр 1274 онд бол Хувлаа хаан өөрийн одоо охиныг хотлог хэрмиш гэдэг охиныг өөрийнхөө охиныг бол тэр Солонгосын угсаа залгамжлагчд бол одоо хатан болгож өгсөн. За ингэснээр бол Солонгосын вангууд бол одоо нөгөө хүргэн улсын статусыг олж авсан. Тэгэхээр монголчуудын хувьд хүргэн гэдэг чинь бол одоо их Монгол улсын хувьд ч гэсэн одоо их өндөр байр суурьтай цол шүү дээ бас нэг. Одоо хүргэн гэдэг чинь улсын одоо хааны хүргэн болно гэдэг чинь хятаар бол пума гэж. Хааны хүргэн бол маш чухал байр суурьтай. Тэрнээс хүргэн улс гэдэг чинь зүгээр хараат улсуудын дэргэдвэл илүү их мэдл юутэй гэсэн үг шүү дээ одоо. За тийм учраас энэ хүргэн улсын статусыг олж авснаас хойш бол Монгол Солонгосын одоо Монгол Юан Корегийн хооронд бол тийм худ дүргийн тийм худ дүргийн харилцаан дээр суурилсан тийм улс төрийн харилцаа өрнөж гисэн. Тэгэхээр бол маш олон одоо жишээлбэл ялангуяа бас Солонгосоос бол татвар юмсууд их олноор Монголын хаад язгуурт нь хааны өргөө мангийн жилд хэд гэдэг 4 жил хэд гэдэг лээ тоо тэр чинь яг нь ер нь маш олон одоо энэ төрлийн тусгай бүр судалгаанууд бол байдаг. Тэгээд бол одоо хувилаан засаглалын үед бол солонгосчууд бүр 35 удаа одоо илч одоо алба өргөж исэн ийм одоо юу мэдээ байдаг. 35 удаа алба өргөж исэн. Тэгээд бол тэр хааны ордон одоо татвар эмсүүдийг бол маш олноор татаж авч ирж тийм ээ. Солонгос ивгчин хатад байж исэн ийм түүхэл байгаа шүү дээ. Тэгээд бол тэр энэ удургийн харилцаа бол хожимоо дур Тогоон Думрын хааны үед бүр өргөжөөд тэр Тогоон Думрын хааны одоо шивгчнэр ирсэн хатан тэр чи явагт хатан бол бүр Монголын их хатан болсон шүү дээ. Монголын дүгэн цорын ганц одоо харь гаралтай тэр хатан бол Солонгос угсааны чи явагт Монгол өмнө үлзий хутг хатан шүү дээ. Тэгэхээр энэ ийм удургийн өргөн харилцаанд хожимоо бол бүр ингээд их хатны суурьнд залрах хэмжээ. Уул нь бол одоо их Монгол улс болоод их Ян улсын үеийн төр ёсны уламжид бол Монголын одоо их хатан бол заавал хонгороодоос өргөмжилдэг ёстой. Энэ бол бүр богцсон ёс байсан. Тэгээ энэ ёсыг бол Тогоон Думрын хааны үед нэг зөрчиж байсан ийм тохиолдол байна. За Япон 1274 81 онуудын 2 удаагийн флот явуулсан байгаа. Энэ талаар та дэлгэрүүлж ярьж өгөөч. За тэгэхээр Хувилаа хааны гадагшаа ирсэн аян дайнуудын дотор бол бас чухал нэг аян дай бол Япон руу ирсэн аян дай тийм ээ. За энийг бол 1274 онд тийм ээ 1281 онд 2 удаа Япон руу аян дай хийсэн боловч одоо харамсалтайгаар одоо амжилтгүй өрнөж. За энд бол одоо Хувилаа хааны одоо сэтгэлийг их зоож исэн асуудал бол бас Япон руу ирсэн аян дайны асуудал. За ер нь бол монголчууд тэр өмнөд цэн усыг 1279 онд өнхөөсөн шүү дээ тийм ээ. Тэрнээс өмнө 74 онд одоо Япон руу одоо аян дай хийх болсон. За энэ бол юутай холбоотой байсан гэхээр бол бас ер нь бол Хувилаа хаан босны дараа Япон руу одоо удаа дараа илч хийлгээж одоо харилцаа тогтоох юм оролцсон. Тэгээд бол яг хуу бас Хувилаагийн одоо илгээсэн илч одоо очоод тэгээд Японоос бас илч хариу илч илгээсэн мөн бүр 26 хүний бүрэлдэхүүнтэй илчүүд ирсэн тухай ийм бол Юан улсын судрын тэмдэглэл дээр бол маш тодорхой юм тэмдэглэлүүд байдаг. Тэгээд хоёр улсын юм харилцаа ингэж исэн боловч Япончууд бол монголчуудад дагаар орохыг бол эсэргүүцсэн тийм ээ. Одоо өөрөөр ер нь бол Хувилаа хаан бол одоо Японыг одоо эрхшээлдээ оруулах сүр хүчээр буулгаж авахыг ийм бодлоготой байсан. За харамсалтай нь бол одоо Япончууд эсэргүүцсэн тийм ээ. Ер нь бол тэр үеийн одоо Чингис хааны үеэс ч гэсэн монголчуудыг хэн эсэргүүцсэн тийм ээ. Тэднийг бол үс тэмтэрдэг. Хэн дагаар орсныг бол одоо өршөөдөг тийм ээ. Ингээм. Тэр хуулийг ч гэсэн одоо Хувилаа хаан ч гэсэн одоо баримталж тийм ээ. Тэгээд бол 74 онд бол тэр үеийн одоо гол одоо монголчуудад тусалж ирсэн бол солонгосчууд шүү дээ. Солонгосчууд бол нэг 6 үүрэг дотор нэгэн цэргээр туслах үүрэгтэй. Тэр үүргээр бол тэр 1274 онд бол солонгост бол зүүнийг дайлах чансангийн газар гэдгийг байгуулсан. Тэгээ энэ юу нь бол Японыг бас дайлахад бол гол төвшөц одоо тэр үйлхэрийг мэдээж одоо солонгосыг захирна, хян захирна. Тэрнээс гадна Японыг дайлахад зориулж ийм ажил хийлжээ. Тэнд бол одоо суурин газар байгуулсан гэсэн үг шүү дээ. Тэгээд бол 74 онд бол Хувилаа хааны зарилгаар бол одоо
нийт бол 30 мянган цэрэг. За одоо 900 онгоц гэдэг. Тэр дотор бол Баатар гэдэг нэртэй одоо Монголд нэртэй тийм усан онгоцууд эдгээр явж ирсэн тухай одоо сурвалжууд байдаг. Тэгээд бол нэлээд том хүчээр одоо Японыг довтлоод Японы одоо тэр дөрвөн хязгаарыг халдсан гэж байна. Дөрвөн хязгаарыг дөрвөн одоо тэр можиунуудыг газрыг юу яагаад ерөнхийдөө энэ аян дайн бол маш амжилттай болсон. Энэ сурвалжуудын мэдээлэл үзэхэд бол за тэгээд бол одоо тэр үед бол нөгөө Японы зохихдоо Монгол цэргүүд бол хаан байрлал хөлөг онгоцсондоо байрладаг. Юун дээр Японы газар юун дээр биш. Одоо өдөр нь байлцаад ороо нь хөлөг онгоцсондоо чаналдаг. За гэтэл далайн шуурга болоод тэгээ нэг хөлөг онгоцууд нь одоо далайн шуурга зохиогдож эвдэрсэн үедээ ингээд бол маш олон одоо хүмүүс бол одоо энэс бол бас одоо юу яасан сэргэн одоо сүтсэн. Тэгээд бол үлдсэн мэдээ цөөн цэргүүд нь бол Япончуудад бас ингээд тагцсан ийм зүйлүүд. Тэгэхдээ бол энэ нэгдүгээр аян дайн бол ерөнхийдөө далайн шуурганд зохигдсон болохоос биш бол Япончуудад ялагдсан зүйл биш. За энийг юугаар илэрхийлж байна гэхээр Японы улсын түүхэдэд бичсэн зүйлүүд бол тэр Японы одоо Японы төлөөний муж гэдгийг 74 оны 1280 онд хувлаан байгуулсан. Тэгэхээр энэ төлөөний муж гэдэг чинь одоо Японыг бол нэгэнтээ эзлэх боломжтой юм байна гэдэг. Нэгдүгээр аян дайны ер нь үр дүн бол Япон бол эзэлж болох газар байна. Ингээд төлөөний мужийг байгуулад тэр төлөөний муж нь бол Японыг одоо дайлах, эзлэх, захирах тэр бодлогыг хариуцна гэх юм шинэ юу байгуулсан. За энийхээ үндсэн дээр бол 1281 онд бол баруун зүүн замын тийм ээ хоёр их цэрэг одоо гарын цэрэгтэй тэгээд тэр нийт тэр чинь цэргийн тоон бол 140 мянган цэрэг. Цэргийн хүчээр нь хаанаас 4400 хөлөг онгоц орлсон гэсэн юм байдаг. За нэг хэсэг нь бол одоо зүүн гарын цэрэг нь бол тэр солонгосын одоо солонгосоо бүрдүүлж байгаа. Тэр солонгосын одоо зүүнийг дайлах засгийн газар. Нөгөөх нь тэр өмнөд сүм улсын полотуудыг ашигласан ийм одоо баруун замын цэрэг нь бол. Энийг бол гол одоо энэ дайныг удирдсан хүн бол Архан гэж жанжин. Архан гэдэг жанжин бол ер нь бол энэ Японыг дайлах дайныг бол хувлаа хариуцуулсан баг. За гэтэл бол нөгөө хоёр замын цэрэг бол уул нь ингээд болгоцсон юутай цаг хугацаатай байсан. Гэтэл зүүн замын цэрэг нь баруун замын цэргээс 1 сарын урд одоо төрүүлээд юм хөдөлсөн. За яг баруун замын цэрэг гол замын цэрэг яагаад саацсан гэсэн чинь Архан жанжин бие өвдөд яг дайнд гарахын үед одоо бие нь өвдөд тэгээд одоо нөгөө болцсон цагтаа гарч чадлгүй ингээд удаад. Тэгээд бол аргадад одоо өөрийн дэд жанжин Атаха гэдэг жанжныг өдөртөж одоо энэ юунд явсан баг. Тэгээд оцсон мөн одоо энэ 80 он энэ удаагийн одоо юу бол маш амжилттай бас болсон. Ер нь Япончуудыг бол одоо бас л ер нь бол оцсон газар болгонд бол бут цохиж тийм ээ. Ер нь бол эсэргүүцэл төдийлөн үзүүлж чадаагүй ийм юунууд мэдээнүүд байдаг. Тэгээд мөн л одоо бас шин оройн одоо тэр онгоцсон дээр холнолж байгаа тийм ээ. Мөн бас далайн шуурган зохиогдчих. Тэгээд бол одоо тэр үед бол одоо зарим одоо сурвалжийн мэдээг үргэлжлүүл онгоц өлөг онгоцууд ингээд сүрээд одоо хэсэг цэргүүд ингээд үлдэж яхад бол яг тэр үед бол одоо нэг Архан жанжин байхгүй нэг Атаха жанжныг явуулсан чинь түүний удирдлага нь ингээд захирагдаг одоо бол Архан жанжин чинь бол сүр хүчтэй одоо том жанжин учраас тэд нар бол нөгөө зарлиг тушаалын өгдөөгөө даагдаг. Гэтэл Атаха жанжныг тавьсан чинь зарим одоо сүнгийн жанжид одоо юунууд тушаалын дагахгүй одоо түүний хэлсэн зарилгийг тоолгүйгээр humгоо одоо цогтож явсан. Цэргийн дунд замраагүй удирдлага алдаж замраагүй байдал гарснаас бол болж одоо тэр үлдсэн зарим цэргүүд нь бол одоо Япончуудтай эсрэг байлдахад бол хялбархан ялагдчих. Ерөөсөө Иван улсын судрын мэдээгүүр ерөөсөө 3 хүн амьд үлдсэн. Тухай 3 хүн эргэж ирсэн гэж тэмдэглэсэн байдаг шүү дээ. Өөрөөр яг тэр нөгөө хүний тоог шууд зааж байгаа бол ерөнхийдөө ихэнх цэрэг хяар зохиулсан гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээд бол тэр чинь одоо Япончууд бол одоо умард одоо Алтан улсын Кедан хүмүүс монголчуудыг бол шууд халаад сүнгийнхнийг бас амьд үлдээжсэн.
Манайхтай одоо харилцаатай байсан гэдгээр бас нэг тийм юм мэдээ юмуд байдаг. Тэгэхээр энэ хоёр удаагийн энэ Япон руу хийсэн аян дайн бол одоо энэ ялагдалт бол хувлаа одоо маш их сэтгэл зовж. Тэгээ тэр үед бол одоо 81 онд одоо ялагдсны дараа бол эргээд одоо дайлах Япон руу дайрахын дайныг дахиж эхлүүлэхээр бэлтэж байсан. За харамсалтай нөгөө 80 ноёны бослог гарснаас болж хувлаа бол одоо Япон руу дайлах юугаа төр зогсоос орхиосоор харахгүй. Тэгээд бол яг хуу сүүлийн хувлааны амьдралын сүүлийн жил өөрийнх нь одоо биеийн байдал бас их нэлийн өрөөлөл төр хөлийнх нь тулай өвчнөдтэй тий явж чадахгүй одоо тэр 80 ноёны бослогыг дарангуулахын тулд бол хувлаа ажид зааны нуруунд дээр юунд дээр сууж байгаа шүү дээ. Зүг тэрэн дээр ингээд дотор суудсан гэдэг дайны байдлыг хааж хэлж байгаа юм юмуд байна. Тэгэхээр үл тэр энэ аяндад толботоос эдийн засаг хямарсан сан хоосорсон тийм ер нь одоо чинь аян дан гэдэг чинь бол улсын сан хөмрөг эдийн засгийг бас л их одоо их мөнгө гаргана шүү дээ. Тэгээ аян дан гэдэг чинь маш том одоо цаана эдийн засгийн санхүүгийн асуудал байна. За гэвчүүл хувлаа ам тэрнээс үлж ахиж одоо дайныг дайнд хийхээр бэлдэж ирсэн тухай одоо юмуд байдаг. Энэ харамсалтай нэнийгээ бол одоо бүр юу яаж чадаагүй тийм ээ. Далайн шуургаас өөр бас нөлөөлсөн хүчин зүйлүүд ирнэ байдаг. Одоо жишээ нь ингэж бичээд байдаг шүү дээ. Одоо яаны цэргүүд бол далайн тулдаанд төдийлэн сайн гаршаагүй юм цэргүүд байсан тийм ээ. За мөн Солонгос болоод сүм ус бол яг далайн хөлөг онгоц хийх дархлах талдаа бас их туршлах муутай. Одоо сүм улсынхан бол ихэнхдээ голоор хөвдөг. Зав хийж идэг. Солонгосууд нь болохоор нэг хойг иргэн. Тэгээ мэдээж тийм шалтгаан бас байсан. Бас энд бол олон шалтгаанууд бас байгаа л да. Тэн дотор бол ялангуяа тэр одоо Японы тэр эргээс олдож байгаа тэр археологийн усан дорох малтай археологийн юмнаас олдсон тэр онгоцнуудад японочууд одоо дүн шинжилгээ эзэхэд бол зүгээр одоо нөгөө энгийн зөрүүлтээр ашигладаг тийм онгоцнууд эдэр тэн дотор байсан гэж байна. Тийм юмд олцсон. Тэр бол тэр далайн хүчтэй шуурга муранд амархан одоо эвдэрдэг тий. Тэгэхээр мэдээж одоо энэ дайныг бол маш богино хугацаанд хааны зарилгаар одоо яарвчилж байсан учраас бол одоо байгаа боломжтой юмнуудад бас хамж ирсэн тийм юмнууд байгаа шүү дээ мэдээж тийм ээ. Тэгээд энэ бол бас юм. Тэгээ мэдээж монголчууд бол өөрснөө далай тэнгист одоо тулдах арга барилын хувьд бол төдийлөн юу муутай тий туршлага муутай. За энд бол гол төсөж байгаа хүмүүс нь сүнгийн полот байгаа. Нөгөөх нь солонгосын полот хоёр байгаа шүү дээ. Тэгэхээр бол яг өөрснөө одоо юм гардаж энэ далайн юм дээр зөвхөн удирдлагын төвшөнд л байж байгаа шүү дээ тийм ээ монгол зэргүүд. Тэгээд яг хөө зарим нэг хүн хүчний юмуд зэргүүд бол гол бол ер нь төсөж байгаа нь бол сүнгийнх болоод солонгос зэргүүд байгаа шүү дээ. За нэгдүгээр сүүлийн асуулт. За хувлааны Монголын түүхэнд гүйцэтгсэн гавьяа үүрэг гэж нэрлэвэл за мөн дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр гавьяа үүрэг гэвэл та юу юуг нэрлэв? Тэгэхээр Хувлаа хаан бол ерөөсө Чингис хааны залгамжлагчдын дотроос бол хамгийн агуу одоо нэр алдар төрсэн хаан бол одоо Хувлаа гэж шүү дээ. Хувлаа бол. За ер нь бол Чингис хааны үндэслэн байгуулсан их Монгол улсыг бол маш том хүчирхэг эзэн гүрэн болгосон бол Хувлаа. Тэгээд бол Дорн дахны түүхэнд бол маш том эзэнт гүрнийг байгуулж монголчуудыг бол одоо Дорн дахны түүхэнд бол монголчуудын түүх соёлыг бол маш одоо гүн гүнзгийсүүд одоо улмарыг үлдээсэн. За ялангуяа одоо монголчуудын одоо тусгаар тогтнол тийм ээ монголчууд төр улс нь өнөөдөр оршин тогтнож байгаагийн бас юу нь бол Монголын төр улс бол өөрөөр Дорн дахин том эзэнт гүрнийг байгуулж ирсэн. Хятадыг 100 жил захирсан. Солонгосыг одоо бас олон жил одоо бас юу иргэшэл нөлөөндөө байлгасан. Тэг Япон руу довтолж ирсэн. Тэгэхээр бол нөгөө зүүннүүд Азийн улс орнуудыг иргэшэн захирж ирсэн. Энэ юугаар бол тэр Монголын одоо тусгаар тогтны тархлааг бол бас энэ Хувлаа хааны энэ байгуулсан Яон улс бол тэр нөлөө бол маш хүчтэй. Тэгээд бол энэ одоо Хятад болоод Солонгос зэрэг улсуудад одоо Монголын одоо Яон улсын үеийн түүх соёлын маш олон дурсгалууд байна. Тэдний бичсэн ном зохиолуудад маш олон түүхийн мэдээ баримтууд байна. Тэгэхээр бол энэ бол маш одоо түүх соёлын хувьд бол монголчуудыг одоо Дорн дахны одоо хүчирхэг
төр устай ард түмэн байсан гэдгийг Хувлаа хаан бол бүрэн харуулж чадсан. За Хувлаа хаан бол одоо дэлхийн түүхэнд гэх юм бол тийм ээ ер нь бол одоо нөгөө Pax Mongolica гэдэг шиг тийм ээ одоо Монголын амар амгалан гэдэг зүйлийг бол бас Хувлаа хааны үед бол маш одоо антугсан тийм ээ энэ бас за тэгээд өндөрлөгтний одоо тэр дэлхийн соёлын өв санд бол одоо Юан улсын үед дээсэн одоо соёлын маш олон зүйл дурсгалууд бол одоо тэр өндөрлөгтний өв соёлыг одоо баяжуулахад тийм ээ монголчуудын тэр оруулсан одоо хувь нэмэр бол асар их. За энд бол бид нэр цаасан мөнгийг ярьж байна. Дэлхийн хэмжээнд одоо анхны цаасан мөнгийг бий болгосон. За тэр өртөө замын тогтолцоог одоо анх монголчууд бүрэн хэмжээнд тийм ээ хэрэгжилсэн. За тэгэл тэр одоо урлаг соёлын хувьд ихэл тийм ээ бас одоо гайхалтай зүйлүүд байна. Одоо тэр үеийн одоо тэр шаазан тийм ээ одоо Юан Чанхави одоо Юаны хөх шаазан гэдэг бол одоо маш одоо гайхалтай юм соёлын өв байна. Гэх мэтчлэн одоо урлаг соёлын хувьд бол Юаны одоо энэ хүчрхчин мандал хөгжил бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн түүхэнд бол асар одоо их лөө үзүүлсэн ийм цаг үе байсан. Бор аврах сангаас бэлтгэн хүргэдэг өв подкастын ээлжид нэгэн дугаар та бүхэн хөрлөө. За манай энэ хүү подкастыг бор аврах сан ивент гэж явуулдаг. Одоо бидний сууж байгаа энэ рүүгээр хангаа тийм ээ. Энэс эхлээд ивент гэж дэмжин явуулж байгаа. За тэгээд энэ дашрамд бас энэ түүх өв соёлоо таниулах түгээх энэ улсыг дэмжин ажиллаж байгаа сандаа бас талархлаа илэрхийлье. За тэгээд өнөөдрийнхөө зочдын сангаас эрхлэн гаргасан энэ намын дэжээс бас. За яа.